Яг юм байж болно. Гэтэл сүүлийн одоо өдрүүдэд юм уу сүүлийн саруудад нэг л биш байгаа нэ. Үгүй энэ ийм биш, ийм байхсгүй хаа гэдэг тийм ойлголт ирсэн баггүй юу? Тийм. Тэгэхээр мөн чанар, мөс чанар, зан чанар гурав ингээд нэг төвшөнд байх юм бол бид нар төгсөж чадна гэдэг өгүүлбэрийг бид нар сонсон байгаа. Тэгээд тэрнээс гадна Сувда пастрын нэг өгүүлбэр яг миний дотор орсон байхгүй юу? Энэ бол ерөөсөө хаанчлаад хэрэггүй зан чанар юм байна гэж хэлсэн пастор. Тэгэхээр тэр тухай ингээд сонсож байхдаа би за надад ч бас яг ийм зүйл байгаа юм биш байгаа да тий. Хаанчлаад хэрэггүй нэг юм одоо аваад тэгээд яваад байгаа юм биш байгаа да. Улаан цаа одоо тэр нарийн зам дээр портер ачаа авч яваагүй ч гэсэн биднэрт мэдэгдэхгүй. Үгүй зүгээр өмнө нь ерөөсөө биднэрт одоо зүгээр биш юм шиг санагдахгүй болоод байдаг. Гэтэл яг өнөөдрийн уур амьсгалд өнөөдрийн зам дээр бол энэ бол ийм байхсгүй хаа гэж бодогдохоор зүйл байж болдог. Тэрний үеэс ихэр миний хувьд за би л байхгүй болохгүй гэдэг тийм нэг зарчим дотор ч юм уу тийм нэг одоо өөрийнхөө тэр зохиотсон тэр нэг юм дотор яваад исэн байхгүй юу? Яг өмнө нь бол за би л байхгүй байсан бол болохгүй байсан байж болно. Хүүхдүүд нэлэх ч юм уу одоо юу чинь те ээждээ туслах одоо юу чи одоо бол хаанчлалын зам дээр явж байгаа бидний хувьд хаанчлалтай хэрэггүй зан чанар мөсөл одоо орц найралга нь хит өндөр болсон тий. Одоо тэр зан чанарыг бүр хаяад одоо за хинт туслахгүй хаанч очихгүй шиг зүгээр би ингээд байж зүгээр гэх биш. Ариун сүнс яг тэр хоёр туйлын балансыг биднэрт яг ингэж яг зааж өгдөг. Бүр амар хит ингээд би л байхгүй болохгүй гэд гүгээд авах биш. Эсвэл бүр бие нөгөөл за боли бусд нь ингэ биш. Тэрийг яг бид нар нэг энэ өгүүлбэрийг сонссны дараах ингээд бодол бясалгал дунд ариун сүнс яг тэр яг дундаж тэр балансыг нь биднэрт яг барьж өгдөг. Тэрийг яг мэдэж авсан. Ихэнх тохиолдолд ингээд яг л өөрийнхөө тэр зохиосон хэмжүүрийн дагуу бид нар яваад исэн байж болно. Биднэрт мэдлэг чадвар тий боловсрал одоо сайхан зан чанар бүгдээрээ байж болно. Гэхдээ тэрийг бид нар өөрсдийнхөө хүнийхээ сэтгэл хөдлөлийн хэмжүүрээр хаанчлалд ашиглах биш. Яг хаанчлалын зарчимд энэ орц дооц ямар байх вэ? Ямар нөхцөлд юуг нь яг яаж ашиглах вэ гэдгийг ариун сүнс биднэрт баланслж хэлж өгдөг. Тэрийг мэдэж авсан. Та нар дотор ч гэсэн ил үйл явдал болж байгаа. Бид нар нэг зам дээр явж байгаа юм чинь. Тий. Тэгээд бидний энэ зан чанар бидний мөн чанар гэдэг бол тий бид нар бурханд итгээд дээрээс төрхтөө олж авсан. Одоо бурхны мөн чанарын дагуу бүр дахин амьсан Христийн дагуух шинж чанартай тийм мөн чанар бидний дотор бүрэлдэж байгаа штэ. Бүрэлдэн тогтож байгаа аахгүй юу? Мөс чанар болохоор биднийг шүүдэг гэж хэлсэн тийм үү? Бидний дотроос угаасаа мөс чанар маань биднийг шүүжэдэг штэ. Зан чанараа бид нар яг хаанчлалын зарчимд тохируулж ариун сүнсний дагуу бид нар ингэж өөрчилнө. Угаасаа өөрчлөгдөн. Тэгэхээр тэр мөн чанар маань бидний зан чанарыг залгих аахгүй юу? Яг Огийн хэлсэн шиг Даниэлийн дотор байсан тэр гал, тэр зуухны галыг ингээд залгисан шүү дээ. Тэр шиг хаанчлалын тэр дахин амьсан Христийн шин чанартай мөн чанар маань бидний зан чанарыг залгина. Тэгээ бид нар мөн чанар, мөс чанар, зан чанар маань нэг шуманд очино. Тэгээ бид нар төгс болно. Тэгээ бид нар хөвгүүд болж төрнө штэ хүмүүсээ. Бид нар яг ийм уйлралд амьдарч байгаа. Яг л энэ цаг үед бид нар амьдарч байгаа. Тэгээд бид нар төвшин рүү ингэж явж гин гэж түрүү хэлсэнтэй. Тэн дээр бас нэг ойлголт юу гэвэл бидний харилцаанууд ч гэсэн төвшин ингэж өндөрсөж явж байгаа. Тийм. Өмнө нь одоо Сувда пастор битээр үнэхээр сайн эгчдүүгийн харилцаатай байсан. Сувда пастор ч бас хэлсэн. Үнэхээр амар супер одоо эгчдүүгийн харилцаатай байсан бол энэ бас хангалттай биш санагдаж байгаа. Одоо эгчдүүгийн харилцаа маань пастор удирдагчийн харилцаа ямар ах вэ? Тэр төвшөнд. Бүр энэс таашлаад эцэг хүүгийн харилцаа ямар ах вэ? Тэр төвшөнд очих ёстой. Яг өнөөдөр хаанчлалын энэ улирал дээр энэ өдрүүдэд тэгэл мөн л адилхан тэр пастор удирдагчийн харилцаанд дотор ч битэрийн эгчдүүгийн харилцаа орцсон байгаа байхгүй багтсан байгаа. Тэгээ эцэг хүүгийн харилцаанд дотор ч яхаад пастор удирдагчийн харилцаа ингээд багтсан
орцсон байгаа байхгүй юу? Тэрнээс ихчлүү байхаа болол амар сериусны харилцан биш шүү дээ. Дотор нь орцсон байхгүй. Ингээд төвшин бид нар ахаад яваад байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ өглөөг үнэхээр талархалтайгаар эзэнд магтаал өргөе. Баярлалаа бурхан минь ээ. Үнэхээр хотын сүмийн ахан дус бид нар өнөөдөр энэ өглөө таны өмнө бид нар үнэхээр зүр сэтгэлийнхаа гүнээс таны өмнө цуглаж байна. Нэм гаргийн өглөө болгон үнэхээр бид таны өмнө үнэхээр таны хөвгүүд мэд зүр сэтгэлээр таны өмнө ирдэг. Хүний чадлаар биш, хүний хүчээр биш харин ариун сүнсний хүчээр таны сүнсээр өөр юу гарчиж таны хаанчлал зөвхөн таны хүчээр, таны сүнсний хүчээр баригдах болно. Мөн хаа өнөөдөр бид нар хамтдаа таны өмнө зогсоод танд үнэхээр талархаж байгаагаа илэрхийлж байна. Тийм ээ Аава. Та биднийг өдөр болгоно. Та бидний хорон бүрт яаж барьж байгуулж босгож байгааг, биднийг яаж цэвэрлэж байгааг, биднээр яаж дүүрж байгааг та харахтаа бид нар баяртай байна Аава. Нэрэл та бидний дотор, бид таны дотор оршдог. Өөр ямар ч холбоос байх ёсгүй. Бид таны дотор, та бидний дотор амьдардаг. Есүс хайрт эзэн минь ээ, та бидний дотор. Бид таны дотор амьдардаг учраас бид бүх зүйлийг хийж чадна. Бид нар үнэхээр таны хаанчлалд хамтран зүтгэж чадах болно. Энэ нь үнэхээр боломжтой харагдаж байна. Энэ үнэхээр ойлгомжтой харагдаж байна. Тэм учраас бид нар хотын эсэм өнөө өглөө таны өмнө үрж ирээд тийм ээ Аава. Бидний хүчээр биш, бидний чадлаар биш, бидний мэдлэгээр биш. Харин таны хүчээр, таны сүнсний хүчээр бид нар явах болно гэж хэлж байна. Тийм ээ, бид нар таны хүчээр явах болно. Таны сүнсний хүчээр явах болно. Тийм учраас бид нар чадах болно. Сяон гэрэлтэх болно. Сяон баригдах болно. Сяонаас очиж таяг сунгах болно. Сяон таны өргөө байх болно. Та өргөөндөө мөнхөд амьдрах болно. Таныг магтаж байна. Таныг хүндэлж байна. Халелуя, халелуя. Таныг үнэхээр хүндэлж байна. Таны төлөвлөгөө хэрэгжих учраас. Таны төлөвлөгөө хэрэгжих учраас. Таны төлөвлөгөө хэрэгжих учраас бид нар тань талархаж байна. Тэгээд цөмөр хамтдаа тунхаглая, та нар намайг дагаад хэлээрэй. Таны төлөвлөгөө, таны хүсэл, таны мөн чанар, танд байгаа бүхэн бидний амьдралаар дамжаад урсах болно. Бясах болно. Энэ хотод хүрэх болно. Үндэстнүүдэд очих болно. Энэ боломжтой. Энэ бидэнд боломжтой. Амен. Амен. Боломжтой юм аа. Боломжтой. Үнэхээр боломжтой. Цөмөрөө сууцгаая. Марк номын 10 дугаар бүлэг. Отгогийн үг үнэхээр гүн байла. Тэгээ би та нарыг бас бодож илаа. Та нар ч гэсэн энд гарч ирээд яриул бас л юм гүн юмсыг ярих бах та гэж. Тэгээ бид нар гүн юмсыг ярьдаг хэллэгийг хүртэл сурах хэрэгтэй шүү дээ. Илэрхийлж чадах хэрэгтэй. Миний дотор юу болж байгааг, бурхан хэрхэн миний амьдралд ажиллаж байгааг хүмүүст илэрхийлж чадах. Яагаад гэвэл бид нар яаж сэтгэн тэрнийхээ дагуу ярина шүү дээ. Бид нар шалдар болдор сэтгүүл тэндээ хөнгөн үгүүдийг л ашиглана. Бид нар хэрэг гүн бодох юм бол, бясалгал сурах юм бол, тунгааж чадах юм бол бас түүн тохирсон үгсүүдийг сурахаас өөр арга байхгүй. Тэгэхээр үндсэндээ бидний үгийн сан хүртэл бүхлээрээ өөрчлөгдөж баяжих ёстой болж байгаамаа. Тэгээ та нараар үнэхээр бахархдаг. Өнөө өглөө ч гэсэн би бас сонсож байхдаа бахархчихлаа. Нэрэл ингээл бид нар бодож, ингэж сэтгэж, ингэж өөрөө өөртөө шийдэж явж явах ёстой юм а гэж. Цөмөр Марк номын 10 дугаар бүлгээр очив. Хэрвээ анзаарсан бол би Маркаас номлож байгаа. Есүс Христийн энэ дэлхий дээр хэрхэн ажиллаж, амьдарч, үйлчилж, хэрхэн одоо хүмүүстэй ярилцаж, хэрхэн тэр хүмүүст хүрж байсан.
тэр гайхамшигтай ажиллагаанууд энгийн мөртлөө маш хүчрхэг үйл ажиллагаа, маш хүчрхэг үгсүүд, маш тодорхой ойлголтууд хамт алхаж байгаа тэр хүчтэй алхаа бидэнд баримт болоод үлдсэн байгаа. Тэгээ тэр бас бидний дунд яг бидэн шиг хүний бие дотор амьдарч чадчихсан. Тэгээ тэр бидэнд та нар бол чадна гэдгийг бүхий л талаар нь үзүүлсэн. Та нар бол үнэхээр чадах болно. Яагаад гэвэл та нар надтай хамт алхах биш. Би та нарын дотор амьдрах учраас. Одоо бүр та нарын дотор ч н орж амьдрах учраас. Яагаад гэвэл Христ өөрөө дагалдагч нартайгаа явж байхад тэд нар олон зүйлийг ойлгохгүй байсан. Яагаад гэвэл зүрх нь хатуу байсан тийм ээ. Тэд нар нууран дээр алхаад ирж байгаа Христийг ойлгохгүй байсан. Айсан танихгүй, ойлгохгүй биш бүр танихгүй байсан. Тэд нар яаж түг түмэн хүмүүсийг хооллоод юу болоод байгаа юм. Тэгээд хаана сүнслэг юм яриад хаана нь одоо жинхэнэ одоо иддэг талах яриад байгааг эднэрээс ойлгохгүй байсан. Яг л зүрх нь хатуу байсан учраас. Харин Христ тэдний зүрхэн дотор амьдрахаар шийдсэн тэр ажлаа гүйцэлдүүлсний дараа одоо дагалдагч нарын зүрхэн дотор нөгөө ойлгож чадаад байсан, танихгүй байсан айгаад байгаа Христ ч өөрөө дотор нь амьдарч ирсэн. Тэгээд тэд нар жинхэнэ утгаараа түүний юу яриад байсныг, юу хийгээд байсныг энэ бүхнийг хийхдээ яг чухам өөрөө хэн байсныг нь бүрэн мэдрэх боломжтой болсон байна. Монголчууд ярьдаа шүү дээ, ялангуяа эмэгтэйчүүд төрхтөр очил төрхөөр ёо одоо л ээжийнхаа зовлонг ойлголоо гэлдэгдэг шүү дээ. Яагаад гэвэл бид нар яг тэр зүйлийг хийсэн учраас хүүхэд төрүүлэх ажлыг хийсэн учраас одоо бид нар би бүр санаж байна. Анх том охиноо төрүүлчихэд хамгийн түрүүнд толгоонд орж ирсэн бод манай ээж яаж 6 удаа энийг хийсэн байна. Ямар мундаг юм бэ ээж ёо өстө үнэхээр тэгэл тэрнийг яаж хайрлахгүй байсан, яаж ачин хариулахгүй байсан бүгд бодогдож байгаа шүү дээ. Харин Христ тэдний дотор орж ирж хахад нөгөө бүтлгүй дагалдагч нар нөгөө бүтэл муутай 12 хүн маань 11 тэд нар маань яасан бэхээр огт өөр төвшөнд гарч ирсэн. Одоо яагаад гэвэл Христ биеэрээ тэдэнтэй хамт байхгүй ч гэсэн тэдний зүрхэн дотор амьдарч ирсэн байхгүй. Тэд нар бүр мэдсэн. Ингээд яриад байсан юм байна. Одоо би түүнийг ойлгож байна. Одоо би түүнийг мэдэрч байна. Яг л мөн чанар нь түүний дотор амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бидэнд бүрэн боломжтой. Бидний дотроос Христ хүчтэй амьдрахад хангалттай байхгүй юу? Үнэн дээр би юу хийж чадах юм бэ? Тийм биз дээ. Бид нар ямар хязгаарлагдмал билээ дээ. Бидний бодлууд ямар хязгаарлагдмал билээ. Өнөөдөр хотын сум 3 жилийн маш хүнд хөдөлмөрийн дараа өнөөдөр бид нар юуг ойлгосон бэхээр тийм ээ. Үнэхээр энэ толгоон доторх бүх хязгаарууд нурж унах хэрэгтэй байна. Бид нар бүх юм боломжтой гэдэг тэр оргил дээр гарч зогсох хэрэгтэй юм байна. Бүх юм боломжтой. Яа тэгвэл Есүс гадна биш тэр дотор орж ирсэн байна. Есүс миний дотор амьдарсан байна. Оюун санаа шинжлэгдэх бүрэн боломжтой байна. Сүнс хүчрхэгжих бүрэн боломжтой. Зан чанараар бүр зүгээр л автоматар өөрчлөгдөх юм байна. Тийм биз дээ. Гэтэ бид нар шийдвэр гаргахын тулд их зүйлийг хийсэн. Бид нар шийдэх хэрэгтэй байсан. Бид нар өөртөө тэмцэх хэрэгтэй байсан. Өөрийгөө ялах хэрэгтэй байсан. Түүнээс өөртөө тэмцээл өнөөдрийг хүртэл өөртөө тэмцээд байсан бол бид нар маш олон зүйлийг хийхгүй байх байсан шүү. Тэмцсэн тэгээ хэлсэн үгүй болив. Энэ бол минийх биш. Өстө түрүүний хэлдгээр хаанчлалт хэрэггүй юм бол хэрэггүй л байдаг байхгүй юу? Бид нар ч нэг тийм Монгол эмээ нарын сэтгэлгээтэй. За юмыг яаж мэдэх вэ? Энэ бас нэг хэрэг болж магадгүй. Бор авдартаа ураагаад. За одоо бас яг энэ зан чанараас байж хахад бас яг хаяа өнөө хинтээ уулзахаараа бас гаргаж ивэл дээрч биш. Монгол эмээ нарын зам байдаг ш бор авдрандаа бүгдийг нураадаг. Үгүй хэрэггүй юм бол хэрэггүй. Хогийн уудандаа игээ гараа хаялаа. Харин бид нар бидний дотор Христийн өөрийнх нь мөн чанар, өөрийнх нь мэс чанар маш хүчтэй болж гарч ирэх хэрэгтэй байхгүй. Марк ном 10 дугаар бүлэг хүртэл за мэдээж Христ өөрийнхөө дагалдагч нартайгаа ажиллаж байна, сонголоо, хамт алхлаа, хамт идэж байна, хамт амарж байна. Тэдэнд бараг л амрах цаг байгаагүй дээ. Хамт явж эдгэрл үйлдэж байна, хамт дахин амьдлалтыг хийж байна. Тэр 12-тооч зааж л байна. Тэгснэ Петрийг Зебедийн хүүгүүдтэй аваад гурвууланд нь онцгой хичээлийг зааж л байна. Тэр ажлаа хийсээр л яваад байсан. Харин 10 дугаар бүлэг дээр 10:32 дээр юу орж ирж байна гэхээр зэрэг тэд Иерусалим руу орохоор замдаа явж байваа гэж байна. Есүс тэдний өмнө нь явж байсан. 12-ийнхаа өмнө явж байсан. Гэтэл тэд нар угаасаа Есүсийн ярьж байгаа хийж байгаа бүхнийг хараад ерөөсө цоч
учирдаж гайхгүй нэг ч хорон болоогүй. Гайхна гэдэг монгол үг чинь өөрөө сул үг шүү дээ. Юу ч хүн гайхаж болох байхгүй юу? Буруу автобусны цоо хүн гайхаж болно. Тэрний гайхал биш байхгүй юу? Тэд нар бүр зүгээр л эрүүн унжсан. Одоо монголчуудын хэлдэг би ийм юм хараагүй. Би ийм юм ойлгохгүй байна. Би ийм юм байд юм уу? Зүгээр эрүүн унжижсэн тэд нар бүр зарим нэг зүйлсийг Есүс тэдэнд хэлж өгөхөд тэд нар бүр хөшчихсэн. Бүр энэ ч юу вэ? Юу хэлчих вэ одоо? Бүр одоо ингээ бүр цохиулаад авцсан юм шиг одоо бүр мэл гайхаж цэл хөхрөв гэж хэлсэн шүү дээ. Ийм үйл явдлууд болсон 10 дугаар бүлгийн 32 дээр Есүс одоо маш шийдэмгийгээр Иерусалимыг чиглээд алхаж байгаа. Тэгээ энд ингэж хэлсэн маа. Есүс тэдний өмнө явж байна. Төсөөлөөрэй та нар заа юу. За Иерусалим руу явж байна. Зүгээр л цөмөрөө нэг Улаанбаатарт очиод нэг аятайхан шиг сайхан хоолж унтлаа гэж яваагүй. Энэ яагаад гэвэл биднэрт дараагийн үгүүд нь яг энэ алхаж явж байгаа үед одоо болж байгаа нэг тийм эрчмийг бидэнд харуулж байгаа байхгүй юу? Юу гэж хэлж байгаа нэхэр Есүс тэдний өмнө явж ирсэн. Тэгсэн чинь тэд нар тэрийг дагаад явж байхдаа дахиад алмаарсан бүр. Зүгээр нэг гайхаж биш. Хөөе, Есүсийг дагаа явж штэ. Одоо тэд нар бол хинтээ ч яриаггүй байна. Энийг ч идгээгээгүй. Тэр зүгээр дагаж явах үйл явц тунд явж байна, тийм үү? Тэгсэн чинь тэд нар гайхсан. Тэд нар бүр алмаарсан. Тэгээд тэд нар яасан бэхээр айсан гэж байгаа. Тэгэхээр Христийн алхаж яваа байдал түүний тэр бүх юм заяа. Одоо Христ өөрөө тэр чигээрээ тэдэнд ямар нэгэн зүйлийг ярьсан байх. Одоо биеэрээ одоо дагуулаа явж байгаа алхаагаараа тэд нар урд нь Иерусалим руу орж гарч л байсан шүү дээ. Орж гарч л байсан Бетан тэгээд ойр орчим Галил, Декаполис зөндөө олон газраар тэд нар орчиж байсан, орсон шигээ гарчиж байсан. Харин энэ удаагийн Иерусалим руу явж байгаа алхаа бол үнэхээр өөр байсан. Тийм учраас тэд нар гайхсан, алмаарсан тэр байтугай бас дахиад айсан. Магадгүй тэд эзнээ хараад нүрийг нь харсан бах, нүдийг нь харсан бах. Библи бидэнд юу гэж хэлдэг вэ? Христ яг энэ үед бүх анхаарал, бүх хараа нь Иерусалим руу эргэж буцалтгүйгээр чиглэсэн байлаа гэж байгаа байхгүй. Энэ зураглал байна штэ, бидэнд нэг зураглалыг сануулах хэрэгтэй л доо. Христ өчигдөр өнөөдөр мөнхөд хിവэрэ. Тийм биз дээ. Христийн энэ юр бусын шийдэмгээ одоо яг нөгөө бүх үйл явдлуудын оргил үйл явдал руу явж штэ. Иерусалимт ч одоо түүний хийсэн бүх үйлчлэлүүдийн хамгийн эцсийн point болох загалмай ажил хүлээж байгаа штэ. Яг тэрнлөөгөө явж байгаа бүр шийдэмгээ одоо тэрийг юу ч зогсоохгүй. Угаасаа тэрийг юу ч хинч зогсоож байгаагүй. Харин энэ удаа бол тэр Иерусалим руу яг яах гэж орж байгаагаа туйлын сайн мэдчихсэн байхгүй. Иерусалим руу орох энэ 32 дугаар ишлэл хүртэл түүний дагалдагч нартаа хилжсэн сургаал байна уу? Одоо юу вэ? Хууль байна уу? Бас Есүсийн өөрийн гараараа биеэрээ үйлдэж байсан эдгэрэл тэр инжирийн модыг харааж байсан ажиллагаа бүгдээрээ бүр улам одоо тодорхой, улам тунгалаг, улам хурц болж ирсэн. Тэгэхээр та нар ингээ зүгээр харах юм бол би дахиад эмэгтэй хүний төрөлтөөр ярил л да илүү та эрэгтэй хүмүүсээ сайн ойлгохгүй хаад эрэгтэй хүмүүст юу гэж тайлбарламаар юм. Гэтэ яг ойлгохгүй оролдоод үз. Бид нар жишээлбэл ингээд төрөх гээд өвддөг. Тийм ээ? Огт өвдөхгүй ер нь бараг төрөх боломжгүй шүү дээ. Өвддгийг. Өвднөө. Тэгээд эхлээл 15 минутын зайтай. Тэгээд ерөнхийдөө бол бид нар мэдэн за. Одоо бол бүх ажиллагаа бэлэн болж одоо өнөө гайхалуулыг гарах нь ойлгомжтой байна. Гэх эмэгтэй хүн өөрийгөө бэлдэж эхэлдэг. Бүр яг тэгээд өвдөлт эрчимжиж эхэлдэг. Эрчимжээл. Одоо яах вэ гэхээр эмэгтэйгийн харц шууд төрөх өрөөрөө бүр мөсөн төвлөрсөн байлаа. За энд л юм болох үйл явдал та хинч намайг энэ өрөөнөөс холдуулж чадахгүй, хинч надад саадуулж чадахгүй. Ор байна, эмч байна, их баригч байна, би энд байна. Ер нь нэг тийм анхаарлын бүрэн төвлөрөл ойлгож байна уу? Эмэгтэй хүн чинь нэг ажил хийх гээд бүр бэлтцсэн байж штэ, бүр шийдцэн. Тэрэнд хинч саад болох ёсгүй. Тийм учраас би нөхрүүд ихнэрийгээ төрж хахад орохоор би үнэхээр гайхдаг байхгүй. Би бол тийм эмэгтэй биш. Чи явдаггүй би ажиллаа хэмээр бити надаас садаа болоод бушуухан нүдээс далдор гэж хэлсэн штэ.
За нэг иймэрхүү юр бусын тийм шийдэмгийн атла бүр хараа мараа бол ерөөсөө маш тунгалаг юу ихээ мэдсэн. Тэгээд энэ бол түүний үйлчлэлийн оргил үе рүүгээ би явж байна. Одоо миний хийх ажил, жинхэнэ ажил нь одоо тэнд намайг хүлээж байна. Юр бусын шийдэмгийн, юр бусын эрч хүчтэй тийм алхаа явагдсан ба. Түүнийг дагаад дагалдагч нар нь явж исэн. Тэд нар энэ их эрч хүч, энэ одоо эрч хүч гэдэг нь одоо энэ хүчтэй гэхээс илүүр маш одоо эрчимжиж байгаа одоо тийм алхаа байгаа аахгүй юу? Одоо яг нэг эмэгтэй хүний өвдөлт ширүүсдэг шиг бүр ингээ бүр. Тэгэд дагалдагч нар энийг харахтаа магадгүй ойлгоогүй байх хэвээр. Тэгээд тэд нар бүр айсан гэж байгаа. Тэр түүний явж байгаа байдал нь үнэхээр одоо тэднийг түгшгэд хүргэсэн. Яг үүндээ зөвхөн энэ тэдний гайхшрал нь энэ үед эхлэегүй л дээ. Өмнө түүний хийжсэн бүх зүйл дээр л дагалдагч нар бүгд эрүүгээ унжуулж ирсэн маа. Тэгээ Есүс тэдэнд маш тодорхой хэлж ирсэн. Есүс тэдэнд хизээж 10 дугаар бүлэг, 9 дугаар бүлэг, 8 дугаар бүлэг Есүс тэдэнд ямар ч альтернатив бодлогыг үлдээж байгаагүй. Үшээ эхнэр нөхрөөсөө салах ёстой юм уу? Ясгүй. Тэгээ Мосе яагаад өгсөн? Яг л та нар хатуу учраас. Түүс эхнээсээ бол өгөөгүй. Тэгээд дахиад энэ асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл Есүс бүр хатуу хийсэн. Тийм байхгүй. Ер нь ямар ч тийм зуурах юмгүй болтол нь тэднийг цэвэрлсэн байхгүй. Цэвэрлж ш дагаа явж байхдаа бид нар Христийг дагаж байгаа мөн үү? Дагаж байгаа. Тэр бидний дотор амьдарч байгаа юу? Амьдарч байгаа. Бидний үхэн хатан хүсн тэмүүлж байгаа зүйл юу вэ гэхээр Христ миний дотроос өөрийгөө бүрэн илэрхийлж би гэдэг хүнээр юу л хийхийг хүссэн эцсийн тэр нэг оргил одоо тавилан байна штэ. Тэрийг гүйцэлдүүлээсээ тэрэнд нь би дуулууртай байчих юмсан л гэдэг. Тийм эцсийн зорилготой явж байгаа штэ. Энэ сүм дотор байгаа бүх хүмүүс ялгаагүй. Нийлээд хотын сүм өөрийнхөө гүйцэлдүүлэх ёстой. Бүх зүйлээ дуусгах тийм л одоо зорилготой бид нар амьдардаг. Тэгээд Христ тэдэнд бол ямар ч одоо тийм булзааруулсан, бултсан тийм үлдээгээгүй. Энэ Христийн алхаа нь өөр айгуу тод байсан. Би юу гэж хэлэх гээд байна? Өнөөдөр бид нар түүнтэй хамт алхаж байгаа. Өдрөөс өдөрт бидний алхаа хүчтэй болж байгааг бид нар мэдэрдэг. Та нар мэдэрж байгаа үстэй ирэх биш. Тэр ямар бодиттой ажиллаад байгааг бид нар мэдэрж ш. Тэр энэ хоёр нүдэнд минь үзэгдэхгүй байгаа ч гэсэндээ бид нар мэдчихээн. Тэр одоо түүний алхаа нь үнэхээр яг би бол ойлгоод байгаа хөө. За энэ яг нэг иймэрхүү юм болж исэн баг та. Бидний амьдралд юмс маш эрчтэй явагдаж байна. Бидний оюун санаанд ойлголтууд маш хүчтэй хөгжиж эхэлж байна. 7 хоногийн өмнө амьдарч байсан сувдаа өнөөдөр маш өөр болж штий. Өөр бодож байна, өөр харж байна, өөрийгөө тэлж байна. Бид нар их сунамтгай болж байгаа. Өнөөдөр жоохон өөртөө магтчих. Бид нар сунамтгай болж байгаа. Бид нар ямар ч хатуу хоолыг хүлхээд идчих тэнхэлтэй болж эхэлж байна. Энэ бидний хөдөлмөрийн үр дүн мөн бидтэй. Бид нар чи ямар нэгэн үр дүнд хүрэх ёстой байдэ. Үр жимс биднээс урах ёстой ш. Нэг юм яриад байгаа л гэдэг. Тэгсэн хэрнээ бор хоолнд ерөөсөө гаршаагүй байж болохгүй ш. Гэтэл өнөөдөр бид нар сунж байна. Өнөөдөр бид нар улам сунах юмсан, улам уян хатан байх юмсан, улам түүний ажиллагаанд бэлэн байх юмсан. Бид нар одоо бол Христ миний дотор амьдарч байгаа учраас би ямар нэг юм болоход шууд ухаан алдаж унаад, эсвэл ингээд цочирдоод, эсвэл байнга эрүү унжаастай ингээд яваад байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ Христийн Иерусалим руу орж байгаа алхаа бол үнэхээр сүртэй байсан. Энэ бол үнэхээр хоосон сүр биш. Энэ бол үнэхээр ямар нэг юм яахаргүй болох нь дээ. Тэгээд яасан бэ гэхээр тэд нар айсан, тэд нар гайхсан. Тэгээд Есүс 12-ыг дахиад тусна авсан. Яагаад гэвэл хажууд нэг 12 эрүүгээ амжуулсан үл яваад байгаа байхгүй юу? Дахиад тусна аваад тэгээд тэдэнд түүний алхаа яагаад ийм өөрчлөлттэй ийм тэр угаасаа тийм байсан л да. Гэтэ энэ удаа нэг л өөр байж. Нэг л бүр үнэхээр нэг тийм одоо чухал зүйл гүйцэлдэх ёстой мэт тэр алхаж явсан. Тэгээ энэ өөрийнхөө алхааг тэдэнд тайлбарлаж өгсөн ба. Тэгээ тэдэнд юу гэж хэлсэн? Айлдаж эхэлээ гэж. Өөрийг нь Иерусалимд юу хүлээж байна вэ? Харагтун бид Иерусалимыг зорж явна штэ. Энэ бол зүгээр нэг урдын олон дахин эрэлт оролт биш ээ. Тэнд хүний хүү ахлах тахилч нар болон хуулийн багш нарт тушаагдах болно.
Тэд түүнд алах ял тулгах болно. Түүнийг харь үндэстэнд тушаана. Тэд түүнийг басамжтна, нулимн, ташуурдаад ална. Тэгээд 3 хоногийн дараа тэр дахин амьлна. Түүний төлөвлөгөө хүн төрлөختөнд зориулсан байсан төлөвлөгөөний өрдөл 3-4 өгүүлбэрээр ингээд илэрхийлэгдсэн. Би дагалдагч нарыг сайн ойлгосон гэж ерөөсө бодохгүй байгаа. Дараагийнх нь үйл явдлыг харах юм бол тэгээд өнөөдөр бид бурхантай хамт амьдарч байна. Бид бурхантай хамт алхаж байна. Зарим маань энэ дотор үнэхээр хүчтэй өсөж байна. Зарим маань бурхантай алхах нь ямар чухал вэ гэдгийг ойлгож байна. Зарим маань алхаж сурж байна. Эхэлж байна. Мөн биз? Гэхдээ бид нэр үнэхээр түүнтэй хамт амьдрахад хурдан гаршиж сурах хэрэгтэй. Яг тэр алхаж яваа эрчийг нь бид нэр гүйцэж сурах хэрэгтэй. Бид нэр өөрсдөө түүний эрчимд тааруулж хүчтэй хөгжиж сурах хэрэгтэй байхгүй. За дараад нь за яах вэ байж энийг жоохон бодъё. Энийг ингэсний дараа би тэрийг хий гэдэг тийм цаг бидэнд бараг л үлдээг байхгүй. Би энэ сургаалыг бэлтэж байхдаа би бодож байсан бурхан үнэхээр ямар нухацтай юм бэ? Ямар ч тийм юу алга, ямар тийм хөнгөмсөг ч юм уу эсвэл одоо ямар нухацтай юм бэ? Хэрэг тэр бидэнд нухад би бол үнэхээр сериосны бурхан шүү гэдгийг харуулж байгаа юм бол бид нар төлөвшөж эхэлж байна гэсэн. Огт төлөвшөлтгүй нялах хүүхдүүдэд тэр өөрийгөө тэгж хүчтэй илэрхийлэхгүй шүү дээ. Та нялах байсан үеэ санаж байгаа биз дээ. Гэтэл тэр бидэнд за суудаа. За мөнөө. За ариун болроо би үнэхээр шийдсэн байгаа шүү. Би үнэхээр зүтгэлээр өөрийгөө цуу мэт ороосон. Би бол үнэхээр хөдлөх болноо. Би хөдөлж байгаа л да тэр. Би үнэхээр чи миний энийг шийдсэн зүрх сэтгэлийг одоо үнэхээр авах хэрэгтэй байна. Энийг бүр мэдрэх хэрэгтэй байна. Яг л төрхөөр шийдсэн байгаа эмэгтэй шиг чи үнэхээр за эцэг минь яар би бэлэн байна. Та яар. Одоо ерөөсөө би ч гэсэн бэлэн бай. Яг тэр одоо маш ноцтой нухацтай байдал руугаа тэр биднээсийг дуудаж шв. Яг тэр түүний алхаа тийм байгаа байхгүй. Одоо биднэрт өөр хоорондын маргаанд ч том баг зай үлдсэн. Яг тэр бид нар иш үзүүлсэн. Та дүүргэх ёстой. Өөрөөр бурхан өөрөө бидний амаар би дүүргэх болно. Хоосон орон зайг чинь дүүргэх болно. Та нарын оюун санааны хоосон орон зай булан байд юм бол би бүгдийг өөрийнхөө оюун санаагаар дүүргэх болно. Зүрх сэтгэлийн чинь хоосрлуудыг би дүүргэх болно. Би бүгдийг нь өөрөөрөө дүүргэх болно. Тэр та нар нэг тийм шийдсэн тооны ажиллаж байна. Би дүүргэх болно. Гүйцээ би дүүргэн. Надад өөр ямар ч ажил байхгүй. Би заавал энийг хийн. Хуучин гэрэн дээр Эстер гэж хатан байсан те. Эстер ч одоо сүүлийн үед бидний дунд ч одоо мөн чих одоо яригдж байна да. Тэр эмэгтэй яг Христийн шийдэмгийн алхаан дотор алхаад хааны өмнө ирсэн маа. Өөр ямар ч арга байхгүйсэн те. Тэрэнд эхлээд бол жоохон яасан штэ. Гүй тэгээд одоо би намайг алчуул яах юм бэ гэсэн штэ те. Тэгэхээр Мордехай юу гэсэн мэхээр бид нартэй тэргүй чамайг ална. Харин өнөөдөр чи хатан болсон нь яг түүний өмнө очихын тулд чинь билүү. Тэгэхээр чи одоо шийд. Эсвэл чи амиа аваад үлд бурхан тэртээ тэргөө хин нэгийг гаргаж ирэх чадaltaй. Харин чи амьд үсгийг үлдэх хэсгийг би мэдэхгүй. Эсвэл чи бүх юмаа надад даатгаа зүгээр миний гар дээр өндрөөс. Тэг чи өөхөхгүй болохоо харах болно гэж. Тэгээд Эстер хийс за 3 хоног мацаг бар. Би хааны өмнө очих болно. Яг л Иерусалимыг зорио явж исэн тэр Христийн тэр мөн чанар тэр бүрэн шийдсэн байдал бүх юмыг тэгэлцсэн. Юугаач алдаж болно. Би амиач алдаж болно. Тийм биз дээ. Хүнд амнаас нь илүү үнэтэй юм гэж байхгүй шүү дээ. Би үхэж магадгүй. Яагаад гэвэл би хууль зөрчөөд хааны өмнө очиж байгаа учраас. Гэтэ зүгээр би бүх юмыг гаргуунд нь хаялаа. Хууль юм байсан биз дээ. Би бүх юмыг хог шавхруу гэж үзсэн. Миний хувьд ололт бол Христ юм. Энэ л надад байх хэрэгтэй. Туйлын шийдэмгээ тэр бүр юуны төлөө алхаж байгаа, юуны төлөө амьсгалж байгаа, юуны төлөө ярьж байгаа, юу хүсэж байгаа бүгд маш тодорхой. Яг л энэ Христ. Би ингэх болно. Би яг энийг хийх болно. Би замаа дуусгах болно. Би угаасаа итгэлээ сахисан.
Одоо бид нар яг тийм болох хэрэгтэй байхгүй юу? Яг л тэр тэгж алхаж шээ одоо. Тэг бид нар алийн болгон арт талд нь тэгэл унаж бүдрээл тоос жаргандаа гутгалдаал уйлал ингээд шарах сорио хараад өөрийгөө өрөвдүүл гихтэх юм би. Одоо бид нар яг тэр алхаар нь орох хэрэгтэй байхгүй юу? Яг унчлаа хурдхан шиг тоосоо арчаад тоостоо ч гэсэн яа бид нар түүний араас түүний тэр эрч дотор нь би алхах юмсан. Тэр одоо тэр сүнсний шургуу байдал дотор тэр нэг ер бус шийтгсэн байдал. Бид нар одоо шийтсэн гарууд болох хэрэгтэй гэж хэлээд байгаа байхгүй юу? Одоо монголчуудын хэллэгээр. Юугаач алдаж бол бид нар тэгтээ үнэ хэрэгтэй сүм байгууллагад одоо дөрөвдөгчлийнхээ нүрийг үзэж бид нар маш их юмыг төлсөн. Тэгсэн бидтэй. Маш их зүйлийг төлсөн ш бид нар төлөөс төлсөн байхгүй юу? Бид нар хоорондынхаа харилцааг хадгалж авч үлдсэн байхын тулд өөрийнхөө юунаас ч хамаагүй татгалзна гэдэг чинь юу вэ гэдэм бэ гэдгийг одоо бид нар сурсан ш. Би өнөө өглөө бодож ирсэн байхгүй юу? Би Христэд итгээд одоо 16 дахь жилдээ явж байгаа. Бараг л одоо нялх итгэж 16 жил итгэж. Би Христийн сүмд байсан, Солонгос сүмд ч байлаа. Энэ сүмд ирэхээс өмнө. Тэгээд бидний хамгийн их ярьдаг боловч хамгийн бага хийдэг зүйл бол бидний харилцаа байсан байхгүй. Бид нар биеиндээ тийм ээ би Христтэй хараач хамт хайртай гэдэг. Бид нар бие бинийгаа өвчтөй байхад нь эргэж очдог. Гоёмаа ингээл Христэд итгэдэг хүмүүс биеиндээ үнэхээр санаа тавих юм. Бид нар таньдаг өвчнөө олон хүний төлөө уйлаад, орилоо залбирдаг байсан тий. Гэтэ бид нар харилцаан дотор бие бинийгээ зүлгэнэ гэдгийг би яг энд сурж байгаа. Хүн зүлгэгдэж сурах, хүн зүлгэж сурах. Тэгээд дараад нь тэндээс нь жимс урах гэдэг бол одоо л би тэгээд үхэлж биднийг салахгүй малахгүй гэж том яриад байдаг чинь энэ их үрэлцэн энэ их төмөрөө ирэлсний үр дүнд хөгжиж ирдэг хайр юм байна гэж ойлгосон. Гэхдээ хүн тийч үн төлцөө юм чи хайрын бидтэй тэрийг алдчихвол ямар ч үн төлөөг бол яг та тий угаасаа тий би тэрийг таньдаг байсан тэгээ бит хоёрын зам салцсан тэнд гутраад байх юм аа яг хөө мэдээж хэрэг байв сайн хамт байв сайхан байлаа гэхдээ одоо яг та явцсан юм чинь тэгээд миний хог тэрний хог гэл өнгөрнө харин та ямар нэгэн хэлбэрээр зовж тарчилж өөрийгөө өхүүлж тасралтгүй уучлуулж ингэж нухалдаж явсны эцэст одоо тэр харилцаа руу хин нэгэн хүн гэх юм бол ёстой тийм байхгүй би наадах гэж босох гэж үүлээ үзэж үсээ нэг нэгээр зулгаасан ой одоо бол энэний төлөө би үнэхээр үзэж тарж өсөрт наалдах болно тийм биз дээ тэгэхээр бид нар өнгөрсөн 4 жилийн турш харилцаан дээр бурхан биднээсээ амьд чулуу болгож аваад янзлж одоо тэ жинхэнэ эрдний чулуу болгож тасджуулж хооронд маань ингэж барьж босохыг бид нар зөвшөөрсөн байхгүй энэ их хүнд үйл явц байсан одоо ч бидний дотор явагцаар л тэгээд бид нар энд үн төлдөг учраас энийг бол бид нар ерөөсөө зүгээр тавьж явуулахгүй. Одоо л би ойлгож байгаа байхгүй. За. Яг л би үйлчилжсэн хүмүүсээ явсны дараа хамгийн их одоо миний сэтгэлийг шархлуулсан юм бол ерөөсөө харилцаа л гэсэн ш. Би ч олон хүнийг шархлуулаа бизээ. Тэгэл гайхаад яагаад бид нар юм хөнгөн юм болдоо? Яагаад бид нар ингээл хамтдаа хөтөлцөөл гүйжсэн аа тэгэл нэг л өдөр ингээл явчихдсан болоо гэж бодож байсан. Яг л бид нар хизээч баригддаггүй байсан байгаа байхгүй өөр хоорондоо. Яг л бид нар хизээч бидний харилцаа шалгагдаж соригдохыг зөвшөөрдөггүй байсан. Жоох юм болгоо шууд зайгаа авна. Бид нар хоёр гараа шамлал яа дээ. Ерөөсө хамт алхах нь яадгээ. Яаж байгаа хамт алхах нь заа юу. Өөрийгөө өхүүлээд чамаагүй хамт алхах нь. Тэгэхэд бид нар үхлийн замаараа явдаг байсан те. Өөрийгөө өхүүлээл үхсний дараа дахин амьдаад ингээд явдаг ш. Тийм учраас үн төлсөн учраас бид нар энийг үнэлж сая одоо жинхэнэ хайр маань тэнд хөгжиж байдаг. Тэгэхээр хотын сүм бол өнгөрсөн 4 жилд үнэхээр хөгжсөн. Үнэхээр бид нар хичээсэн, үнэхээр бид нар хэрэгтэй хэрэггүй нулимсыг унгаасан, үнэхээр бид нар маш чухал шийдлүүдийг гаргаж ирж ирсэн. Харин өнөөдөр эцэг маань би маш нухацтайгаар төвлөрсөн байна. Би үнэхээр яа тэгвэл тэр дагалдагч нарыгаа хараад тэдний айсан, мэгдсэн, алмаарсан, гайхаж тасарсан харцыг харахтаа тэднийг хажуу тийш нь аваач алхахаа дүр зогсоогоод хажуу тийш нь аваач тайлбарлаж өгсөн маа.
ийм юм болох гэж байгаа. Тийм учраас би ийм шийдэмгий байгаа. Тийм учраас би Иерусалимыг чиглээд ингэж явж байгаамаа гэдгийг тэдэрт хэлж өгсөн байхгүй. Бидний бурхан өөрөө биднийг дагуулад ийм эрчтэй явж байхдаа тэр бидний чухам эцэг минь учраас ариун сүнс чухам бидний эзэн минь, тийм ээ, багш минь, хайртай аав минь учраас тэр бидэнд болж байгаа бүх зүйлүүдийг тайлбарлан хийж өгч байгаа. Тийм учраас би та нарыг өнөөдөр тэр зүгээр нэгэнт шийдсэн бүх юм алдхаас жайхаа байсан тэр шийдэмгийн байдал руу бид нар орцсон шүү гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Орох гээд байгаа юм биш. Тэр аль хэзээний биднийг дагуулаа явж байгаа. Магадгүй бид нар одоо бид сая өнгөрсөн 7 хоногт удирдагч нар хамтдаа уулзаад бид нар нэг зүйлийн талаар ярьж ирсэн. Юу вэ гэхээр зэрэг шахах хэрэгтэй үедээ бид нар хүмүүсээ шахах ёстой байхгүй. Тэгэл нэг тийм одоо Христ чинь дипломат зантай. За яах вэ? Тэгэл болохгүй байх уу те? За яах вэ гэж хаад нэг болгочихыг бодоорой доо гэсэн маягтай. Гэтэл бид нар чинь энэ сүмийг анх бий болгоход энэ сүм бий болгоочгүй байх хамтдаа алхсан хүмүүс ш. Одоо бие бинийгээ шахаж байгаа болохгүй гэж. Гэхдээ тэр болтлоо бид нар ах トゥ ус болоогүй гэж юм. Болно нэстэ ер нь. Би та нарыг шахаж болно нэстэ. Би өөрийнхөө хүүхдүүдэд шахдаг байхгүй. Шахна гэдэг нь ингээл таныг багалзуурдна гэсэн үг биш. Би хүн багалзуурдахаас аягүй хол байдаг. Гэхдээ шахах хэрэгтэй үедээ түлхэх хэрэгтэй. Би бол тэгж боддог. Энэ бол сахилга батал гэж боддог. А мөн би өөрөө шахуулдаг. Би ч өөрөө сахилгажих хэрэгтэй байдаг. Би ч надад хүчтэй хурц тийм одоо үгсүүдийг зэмлсэн чи яах вэ? Тэгэл зэмлүүл хэцэгтэй гэдэг чинь тэгээ ерөөш штэ бурхан минь. Изүү бурууга мэдхгүй ангаж авсанд орвол Христ эдийг байнга засдаг байсан. Гэхдээ тийм биш ээ ийм. Ингэж битгий бодоо. Тэд нар 10 дугаар бүлгээс өмнө нэг удаа Капернаум руу явж байхад дагалдагч нар нэг юм ярьдээ. Тэгээ Христ тэдний яриаг сонссон л да. Гэтэ сонсоогүй дүр үзүүлж явж байгаа дараад нь гэртээ орж ирэнгүүтээ тэднээс асуудаг байхгүй. Та нар түр юуны тухай яриад байсан бэ? Нэг тийм хин агуу байх гэдээсэн үгүй юу? Ашир бол бүгдийг мэдж байгаа штэ. Янзын үзээд их тиймэрхүү юм хальт ярьсан уу яасан бэ? Петрэ. Тэгсэн тэд нар бол нэг юм хариулаагүй гэж лав Библиэл дээр байна л да. Харин 10 дугаар бүлэг дээр нөгөө яриа бол жинхэнэ бодит биел рүүгээ гарч ирж байгаа байхгүй. Есүс шийдэмгий алхаж байна. Өнөөдөр бурхан маш хүчтэй хөдөлж байна. Маш шийдэмгий байна. Үйл явдлууд зүгээр ингийн завдалгүй болж байна. Монголд нийгэм дотор үйл явдлууд маш хурдтай явж байна. Сая хэд хоногийн өмнө нөгөө нэг өршөөлийн хууль батлагдсан шүү дээ. Тэгээд 2 сар хэрэлдсэн тий. Тэгснээр 4 хоногийн өмнө тэд нар батлаад хэрэгжтэн маргааш гисэн. Уцаац. Бүр алаа ичтэй юм. Бид нар ч ийм байдал дасцсан байхгүй нэг хууль гарлаа. Тэр нь одоо хэрв жилийн дундуур гарсан бол дахиад 6 сар байж дасгаж байгаад тэгээд одоо дараа жилийн 1 сарын 1-ээс нь тэр хэрэгждэг байлаа шүү. Тэгсэн дараад нь 3 сар боллоо. Тэгсэн чи одоо өнөөдөр баталцаа энэ хүмүүс хүлээгээд бүр цохирч учраас шууд маргааш хэрэгжүүл. Би бодохдоо тийм ээ энэ бол яагаргүй эрчимжилт мөн л гэж харж байгаа. Тэд нэр итгэдэг хамаагүй бурхны ирч хүч гэдэг чинь хүн төрлөختөөс нэг зөвшөөрөл аваад яах вэ би одоо ингээд би нэг жаал хурдалчул яах вэ зүгээр үдээ уухгүй үдээ гэхгүй шүү дээ зүгээр бид нар төгс хязгааргүй их мэдлийн ярьж байгаа юм шүү дээ. Тэр хинээс ч асуухгүй шүү дээ. Хинтэй ч зөвлөхгүй шүү. Тэр хийлгсэн бол хийн шүү дээ. Тэгээ хийгээд тэр нь нийгэмд нөлөөлөд нийгэм нь ийм том ивч хөгжлийн маш хурдац руу аль хэзээний орчод байхад та бит хоёр бүр тэр тусмаа аавтайгаас жинхэнэ өнөөдөр те 2 өдөө бүлтийлгээл сүнс бол үнэндээ санар саргаг араас нь даах хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ та нар надад санаа нийлж байгаа юм зү. Өөр ямар арга зам байгаа юм бэ бид нарт? Ямар ч арга байхгүй шүү. Тэгээ зүгээр Иерусалим руу алхаж явж явах замдаа л ерөөсөө тэгэл сургагдаал тэгэл ерөөсөө одоо асуудлаад орон шийдэл одоо тий үзэн ядалт одоо хардалт сэрдэлт одоо тэр гомдол илүү 7 одоо хаанчлалт бол үнэндээ л хог болсон юмнуудыг зүгээр шууд хаяал хайрлаад хараал ингээд нэг жаахан аваа явчих юмсан гэдэг юм хаяал тэгэл яг Эстер шиг зүгээр хаяал орох хэрэгтэй байхгүй бид нар. Одоо жишээлбэл миний дотор бол энэ үнэхээр шатж байгаа. Үгүй боли одоо ерөөсөө л орё. Эсвэл одоо боли одоо тэр яасан ийсэн юу болсон хин хинтэй хизээ хаана хамаах одоо ерөөсөө зүгээр тэр тийм нухацтай байхад ч
чинь одоо бойлоо. Одоо ерөөсөө тэр ирчрүүл дайраад орно. Бид нар алхаж байгаа л да тэр ирчин дотор. Тэгм учраас та нар тэр сүнсийг нь үнэхээр мэдэрч үнэхээр бид нар залбирлын багтаа болж байгаа. Залбирлын багч гэсэндээ одоо яг энэ ирч дотор алхах хэрэгтэй байхгүй. Ой ашгүй минь залбирлын баг гараад ирсэн юм байна. Би залбирхаа бай гэж та бити бодоорой. Та яг адилхан ирчтэй байх хэрэгтэй. Бидний залбирал үнэхээр ийм байна л да. Аава бурхан минь биш Есүсээ биш ариун сүнсээ ингэж байна л да. Тэгээд одоо бүр гайхшраад л байна л да. Ийм байхгүй. Энэ ирчтэй хүний явдал мөн үү? Эргүүцсэн төлөвний явдал гэж одоо хэлэн ш монголоор бол тээ. Өчигдөр нэг өвөө хонио загинж байгаа аахгүй хонио. Чи одоо эргүүцсэн хон шиг юугаа гүлийгээд байгаа. Нөгөөтг нь хонио байхгүй ханцлаа. Тэр шиг бид нар яг энэ ирчтэй, яг энэ хурдцтай, бүр нэг шийтгцэн энэ байдал. Эстерийн хааны өмнө за би өнөөдөр би үхэн эсвэл энэ ард түмэн аврагдах болно. Хамаагүй би энийг нэг үдчмээр байна гэдэг тэр шийдэмгийн байдал дотор өнөөдөр бид нар бүгдээрээ зогсох хэрэгтэй. Сүмөр юу яа? Йоэл номыг харъя. Йоэл дээр бас нэг тун ижил төстэй сүнс ажиллаж байгааг би харлаа. Амос номын урт талд байгаа. Йоэл 2 дугаар бүлэг. Сионд бүрээ татан миний ариун уулан дээр түгшүүр зарлагтун. Эзний өдөр ирж байгаа тул энэ нутгийн бүх оршин суугчид чичрэхтэн. Үнэхээр тэр өдөр ойрхон байна. Бүрхэг болон харанхуй өдөр, үүлтэй болон түнэр харанхуй өдөр, уусын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчрэхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урд нь хизээч болоогүй бөгөөд үнээс хойш олон үеүүдэд ч дахин гарахгүй. Тэдний өмнө нь гал шатаж ард нь дүл дүрлцэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь эдэний цэцэрлэг мэт байдаг боловч тэдний ард зэлүү цүн шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй. Тэдний дүр төрх мордын дүр төрх мэт бөгөөд тэд дайны морд мэт давхилтана. Тэрэгнүүд шиг нүргэнтэйгээр тэд уусын оройгоор үсэрнэ. Тэд сүрлийн язаарыг шатааж буй галын чимээ мэт тулалдаанд бэлтгэсэн хүчит ард түмэн мэт билээ. Одоо бүр шийтцэн те тулдаанд эсвэл хүн амьдрын ялна эсвэл хүн үхэн штэ. За яг үнэ. Би одоо тэр байр суурин дээрээ бол би гарч ирсэн. Би шийтсэн. Би яг тэр хүчтэй сүр жавхлантай тэр баатарлаг тэр айрмын би цэргэн байна. Тэд хүчит эрчүүд мэт гүйлдэн цэргүүд мэт хэрэм рүү авирна. Тэд тус бүр жагсаалаар урагшилж өөрсдийн замаас гажихгүй явна. Тийм үзэгдэл өрөөсөө байхгүй болж тэд бие үл түлхэн өөрсдийнхээ замаар алхна. Тэд хамгаалтаар дамжин гарахтаа ч игнэгээ алдахгүй. Ямар их эмх зэгцвэ те? Ямар их эмх зэгцвэ? Ямар их одоо зориулалт, ямар их одоо төлөвшөлт, ямар их одоо өөрчлөгдсөн шинж одоо оюун ухаан хинч тэднийг чи бити хоошоо байгаа ч өөе чи жагсаадаасаа гараад байх юм да. Хинч тэднийг жижиггүй байна, хинч тэднийг зандрахгүй байна. Тэд нар хүн нэг бүр хаан зогсгоо мэдчихээн. Яавал жагсаалтайгаа хамт урагшлах вэ гэдгээ мэдчихээн. Хаашаага би очих вэ гэдгээ мэдчихээн. Хиний хэмбэ гэдгээ мэдчихээн мөн үү? Тэд нар биений ерөөсө түлхэхгүй. Өөнд алимдуулаад бие бинийгээ түлхээ те би хамгийн агуу нь би болмоор байна гэхгүй. Тэд нар яг өөрсдийнхээ замаар алхна. Тэд хот руу дайран хэрмэндээгөөр гүйлдэж гэрүүд рүү авиран орж хулгайч мэт цонхоор дотгошин. Тэд нар орохгүй нүгсүү гэж өрөөсөө байхгүй. Тэдний өмнө зам бүрэн нээлттэй байх болно. Өмнө талд нь газар хөдлөнө. Тэнгэр чичирнэ. Нар сар харанхуйж оддын гэрэл бөхнө. Эзэн өөрийн цэргийн тэргүнд дууга өргөнө. Түүний хуарна нь үнэхээр нүсэр том. Учир нь түүний тушаалыг биелүүлэх чинь хүчрэхэг билээ. Эзний өдөр үнэхээр агуу бөгөөд маш аимшигтай хэн тэр өдрийг дэвчиж чадах вэ? Би 2 хоногийн өмнө штэ тий. Өөрөөр би сэрсэн. Тэгээд энэ Марк номын Маркийн 10 дугаар бүлэг бол үнэхээр холдмооргүй бүлэг байсан л да. Би аюух олон дахин удаа уншсан. Тэгээд тэр нэг одоо энэ бол ном л доо цагаан цаасан дээр хараар бичсэн. Гэтэл энд ч аим амьдрал явагдаж шít. Гэтэл энэ ч сүнс үнэхээр одоо яад гэдэг цохилж байна, нүдэж байна, одоо базалж байна, одоо жичирч байна, дөргиж байна те. Тэгээ үнэхээр би мэдэрсэн зүйл юу гэхээр заа. Миний аав бол үнэхээр шийдчихэ. Ямар амар юм бэ? Яг тэгвэл бид нар сүм дээр ирээд тунхагладаг тий. Таны хүсэл биелэх болно. Таны агуу өдөр ирэх болно. Шинэ өдөр ирэх болно.
хаанчлал буух болно. Бид тантай хамт хаанчлах болно. Энэ бүх үгнүүд чинь те одоо бүр улаанцсан ингээд одоо тэр бүр шийдчихэд байгаа байхгүй. Гэхдээ яг ингэн бүр яг ийм байх болно. Бид нар тэрэн дээр харахаа очоогүй байна л да. Одоо яг ямар байхыг бид нар хэлж мэдэхгүй байна те. Гэтэл бидний амаараа ярьжсэн бүхний дотор ороод ирэхээр бид нар үнэндээ л хүүе та нэрээ тийм учраас би таныг зүгээр тэр үнэхээр шийдсэн хуцтай байгаа шүү. Энийг ерөөсөө мартаж болохгүй. Та энийг үнэхээр боддог байгаас бид нар тэр өдөрлөө ойртох тусам миний асуудлууд миний гих бүх юм учир холбогдлоо. Одоо тэр том одоо эзэлхүүнээ гээж эхлэнэ. Хөө ямар тэр байтугай 8 сард 9 сард бидний амьдрал тулгарч исэн асуудлууд өнөөдөр ямар жижигхэн харагдаж байна. Хичээстөө би одоо энд ингээд үхчихгээл дарчтаад бүр хүлээ юу. Гэтэл ийм л жоох юм байсан биш. Тэр бид нар ингэж бодож байгаа бол бид нар ямар нэгэн юм руу том юм руу л орж ирж байна л гэсэн. Том юм руу орж ирж ээж тэр хэрэгтэй хэрэггүй газрын юмс чинь ямар доогуур оршдгийг ямар жижигхэн байдгийг бид нар мэдэрнэ шүү дээ. Тэгэхээр тэр өглөөс ирчээд би үнэхээр хэдийгээр бид нар хилдэг ч гэсэндээ хүн чинь нэг мэдрэхээр нэг амар болдог доо тийм нэг бүр нэг хүүш нэрээ та нэрээ амар шийдчихэд байгаа юм. Бурхан минь тэгээ нэрээ яана гэж бүр бодохоор бүр үнэхээр би орон дотор гівтэж чадахгүй баахан тонгочсон байхгүй. Тэр нэгэн шийдэжээ. Тэр үнэхээр өөрийнх нь араас ингээд дагаа явах хөвгүүдтэй болжээ. Хөвгүүд нь түүний араас үнэхээр эцгийгээ дагаад шийдэмгийгээр алхах тэр өдрүүд эхэлсэн байна. Бид нар алхах ёстой. Бид нар хуучин тэр Христ чинь тэр ярианууд бүгд хэрэггүй. Бид нар одоо жинхэнэ утгаараа Христих гэж хэн байдгийм бэ одоо тийм үү? Одоо үнэхээр тэр амьд бурхны өвгүүд гэж хэн байдгийм бэ? Гэхдээ тэрий чинь бурхан өөрөө энэ газар би та нарт харуулна. Бүх бүтээлүүдээ та нар штэ амьтаа амьгүй бүгдээрээ миний хүүхдүүдийг харах болно гэдгийг би харуулна гэд шийдсэн гэдэг. Дагтаа очиж бодоорой. Тэр шийдчих. Бид нар шийдсэн заа юу. Бид нар шийдсэн учраас явж байгаа. Гэхдээ л улам шийдэмгий байдал руу орох хэрэгтэй. Бид нар улам л одоо яста үнэхээр маш сонор соргог үнэхээр одоо бид нартай удирдагч нар хамтдаа суугаа ярьж байна. Бидний хил хам хүртэл үнэхээр ямар их зэгцтэй болох хэрэгтэй байна. Бид нар сул өгч гэж болохоо байчиж. Урд нь бол яг хэлцээд бурхан минь уучлаарай гэж явдаг байсан бол одоо бол үнэндээ л ариун сүнс тэнцээ чинь зүгээр л хүн болгонтой ажиллаж шин. Чиний яриа хөөрөө өөрийгөө илэрхийлж байгаа байдал хүртэл чинь өөр болох хэвээр. Есүс 12 дагалдагч мөч болгонд л сургаж ирсэн биз дээ. Мөч болгонд л зааж ирсэн шин. Хин нь агуу байх вэ? Гэ нэг яриад өнгөрдөө. Тэгэнгүүтээ Есүс Иерусалим руу явж исэн тэр хүчрхийг алхаа дагаад явж исэн удирдагч нарын гайхшрал тэрийг хараад Есүс тэднийг хажууд дэш навьч дахиад аминчилсан хувийн сургалтаа хийсэн тэрний дараа Себедэн хоёр хүү Яаков Йоханаар Есүс рүү хурж ирээд нөгөө зүрхэн дотор нь бугшаад байсан тэнгэрлэг бодлоо хуваалцдаг. Есүс яад үл энэ хоёр хүү бол Христтэй үнэхээр ойртон байсан. Петр, Яаков, Йохан гурав бол түүний гарын хүмүүс байсан байхгүй юу? Маш чухал ажилдаа тэр гурыг дагуулж авдаг өгöd бусдыг нь наана байж бити яв гэдэг байсан. Алга үзэлтэйдээ биш зүгээр л болно өстэй Есүс тэгж хийж болно өс зүгээр өстэй тий. Бид нар тэрэн зөвшөөрч болно өстэй тий. Тэгээс бидээ хөгөө түн рүү хурж ирээд бас их нохоцтой нунжрахтай гуйна өнөөдөр чи эхлээд амын авах гэж оролдоно. Юу ч гуйсан та зүгээр л заа гэд хэлчих. Хүүхэд тийм байдаг те. Ээж танд нэг юм хэлэх гэсэн та гэхдээ эхлээд зүгээр л заа гэж хэлчих. Тэнгүүд бид нар заримдаа амар хайрандаа согцсон үедээ заа гэдэг. Гэтэ тэрэн дараа нь заа гэж хэлж болохгүй юм байдаг те. Тийм учраас бид дараад нь бол хууртцсан эцэгхүүд яадаг вэ? Гэхдээ чи яг юуг заа гэж хэлүүлэх гээд байгааг чи сонсон байж би заа эсвэл үг хэлнэ гэдэг те. Эдгээр бол тэгсэн. Есүсээ юу ч гуйсан түүнийг мань бидэнд хийж өгөөч. Бид нар энийг хүсэж байна. Аргагүй л түүнтэй ойр байсан хүмүүс ингэж хэлж болно шүү дээ. Дэндүү ойр байсан учраас магадгүй тий Яаков Йохан хоёр бол Петртэй нийлж гурал олчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр баруун зүүн талд хоёр хүн суух хэрэгтэй шүү дээ тий.
Петрийг жийчж байгаа юм шүү. Петр ч бас мөчөг өгөөл ах л та. Тэнгүүд тэр хоёр ээжтэйгээ ирдэ шүү дээ. Өөр сайн мэдэн дээр ээж нь Есүсийн өмнө өвдөг сөхрөөд миний хоёр хөө одоо бүхний хаяа таны төлөө явсан. Одоо зөмөр фантазлаа бодъё л да. Бүхний хаяа явсан шүү дээ. Эцэн бүлэг загсны аж ахуй бүхний хайсан шүү. Бизнес бүхний хайсан. Христ гэл сүм мөмгөл алуу бас. Бомт. Тэг ингэж их зүтгэж явах чинь та одоо даанч гэдэг. Магадгүй Христ өмнө нь тэдэнд ярьсан харагтун бид Иерусалимыг зорж явнаа. Тэнд одоо ямар нэгэн хэлбэрээр би дуусах болно. Тэгээд 3 хоногийн дараа дахин амьлах болно гэж хичээл заасны дараа магадгүй тэр хоёр боцмог. За. Ер нь бол ямар ч байсан цаадах чинь сайн ойлгохгүй байгаа ч гэсэн цаадах чинь нэг юм болох гээд байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол хоёулаа эртхэн өөрсдийнхөө одоо кандидатыг дэвшүүлсэн дээр баха. Нэрийг дэвшүүлсэн дээр баха. Ер нь хэлсэн дээр тэгвэл айгүй бол өөр хин ч одоо авчаа билээ тийм ээ. Тэгээд баруун талд чинь нэг хүү маань, зүүн талд чинь нэг хүү маань сумаар байна гэсэн. Энэ бол үнэхээр одоо сонирхолтой асуудал та. Бид нар түүнийг дагаа явж байна. Өнөөдөр түүний алхаа үнэхээр Монгол дотор хүчрхэг байна. Энэ үндэстэн одоо юу ч зогсоож чадахгүй нь ойлгомжтой боллоо. Энэ үндэстэн хинээс ч юунаас ч ямар ч нам эвслээс үл хамааран зүгээр л нэг тийм хурдсгалт ер бусын доктортой хөгжил рүү орчихлоо. Тэгэхээр бид нар ч гэсэн мөн түүнтэй хамт явж байна. Тэр өөрийнхөө өргөөг барьж байна. Түүний зорилго бол өргөөгөө. Түүний зорилго бол засгийн газраа энэ газар байгуулах. Тэр засгийн газартаа өөрийнхөө бодлогыг бүр мөсөн байршуулах. Түүний хөвгүүд нь түүний бодлогуудыг хэрэгжүүлж эхлэх. Тэгээ цаашлаад үндэстнүүдэд хаанчлаа түгэх. Ингээд явж байтал чинь харин нөгөө хоёр багийн хурж ирээд ийм сони юм гуйдаг. Бид нар өнөөдөр үнэхээр айх юм байхгүй. Яа тэгэл Есүс тэр хоёрын яриаг сонсоод та нар үнэндээ л өстой навш юм аа. Би өстой амар төвлөрсөн явж байгаа байхгүй юу? Үнэндээ л өстой амар төвлөрсөн те. Тэгээс нөгөө хэд ч амар хичээл заагаад айгуу өстой амар явж итэл чинь уул нэг бол хүн хурж ирээ те. Яа эзэн минь ээ үнэхээр агуу юм аа. Пэг таныг өстой ийм төлөвлөгөөтэй гэж өстой эргүү би ойлгохгүй явж их төрлийн юм ярьсан болоо уулан болмор аа. Гэтэл тэрний хоёр юм хамгийн ойрын хоёр ч төрж ирэнгүүтээ яа Есүс ээ бит хоёр бол юм бараг л аюу агуу доо. Тантай энэ зэрэг цөөр агуу хүн алга байх шиг байна. Манай хоёрыг хоёр талдаа суулгаач. Харин Есүс энэ дээр ерөөс урам угарааг байхгүй. Бид нар өнөөдөр бурхантай хамт алхаж байгаа. Тэ? Бид нар маш их эрчтэй байна. Бид нар маш их одоо эрчтэй байхгүй байгаа нь эрчтэй бай. Бид нар маш их хурдцтай, бид нар маш их шийдэмгий, маш их бишээ бид нар туйлын шийдэмгийгээр түнтэй хамт алхахаар шийдсэн байна. Бид нар алхаж байна. Гэтэл бид нар бүтлгүүтэн. Бид нар үе дондог юм ярина. Яг энэ шиг. Дэс хөндлөн яадал тэр чинь маш их эрчтэй ажиллагаанууд явагдаад байна шүү дээ. Вау өгсөн охин амиллаа 12 жил цусалж байсан эмэгтэй. Тэгээс 4,000 хүнийг хооллоо. Ваас үлдэгдэн Америк гарлаа. 12 дагалдагч болсон амар бурхантай хамтраал тэнцэж байсан. Үсээ гоожуулаад чиг дэлхийг эргүүлж байгаа байхгүй юу? Гэтэл яг тэр үед тэд нар ягаад ч юм хяналтаа алдсан. Бурхан минь таны баруун зүүн гар тал сууя. Тэгээ Есүс яасан бэхээр ямар тэнийг юм бэ? Аюу би яг та хоёрыг сурваа гэж хэлээгүү. Харин юу гэж хэлсэн бэхээр гээгүй. Миний баруун зүүн талд хэн суухыг би биш эцэг шийдтээ. Энэ бол миний чамд хариулж өгөх эсвэл миний мэдлэх гэж үндсэндээ юу ч байдгүй гэдэг тэр дахин тэд нарт хэлжсэн. Би юу ч санаан зоргоороо хийдгүү маа. Бүх байр суурь гэдэг чинь чи авдсан биш. Чамд зүгээр л өгөгддөг. Тийм учраас чи надаас буруу юм гуйж байна тайлбарлаад өгсөн байхгүй. Эрчтэй алхаан дотор алхаж байхад бид нар гих мэтчлэн тэнэгтнэ. Гих мэтчлэн бид нар алдна. Харин түүнийг Иерусалимд очоод эцгийнхээ тэр туйлын зорилго бол хүн төрлөختний төлөө амиа өгөх дахин амьлах ажлаас нь бол Христийг хинч анхаарлаа сарниулж чадаагүй. Христ хормын төдийч нүдэ анаагүй, хормын төдийч ирүүн унжаагүй, хормын төдийч гайхаагүй, алмаараагүй, бас айгаагүй, бас санаа нь огт зовоогүй. Иш чаавасаа би нэг хэдэн хүн бэлтжээд энэ намайг өгсөний дараа бүр миний байрыг булаацтаа үхэх юм байна л та.
гэж бодмоор байгаа биз. Тийм учраас би зүгээр л таныг өнөөдөр юу гэж хэлж байгаа нөхөр тэр алхаж байна, бид нар дагаж байна. Бид нар алдаж болно. Гэхдээ түүнийг лав тэр зүтгэлээс нь тэр шийдэмгийн байдлаас нь хин ч эргүүлэхгүй. Хин ч эргүүлэхгүй. Би ч эргүүлэхгүй, бачаргалж хин ч эргүүлж чадахгүй. Яг л тэр нэгэнт шийдсэн. Тэр нэгэнт явж гин. Тэр нэгэнт өөрийнхөө хаанчлалыг Монголд буулгана гэсэн бол тэр буулгана. Тэр түүний энэ ажиллагаанд нь хэний ч алдаа одоо юу гэдэг хэний ч ашиг сонирхлын зөрчилдөөн садаа болж чадахгүй. Чадахгүй байхгүй юу? Монголд өнөөдөр энэ та нар боддоо энэ их одоо нөгөө юун дээр идэг штэ Чингис хааны тухайн ном чимэр юм блэ. Нууц тавчаан дээр идэг орчлон дэлхий бүрийн орвонгоороо эргээд хаад ноёд нь орондоо орох завгүй орчилдоод байлаа гэж. Тэр их замбраагууд л дотор энэ жижиг үндэстэнд бурхан бол үнэхээр эрчтэй ажиллаа хийж байгаа байхгүй. Хийхч болно. Бид нар яаж ч байсан тэр хийх болно. Энэ үнэхээр намайг тайвшруулсан. Тайвшруулсан гэдэг нь ашгүй. Би юу дуртайгаа хий гэсэн үг биш. Харин би айх хэрэггүй юм байна. Би ингэчүүл тийг болохгүй юм байна. Би тэгчүүл намаа гаргаа хайчих үү дээ. Ингэчүүл тэр надад урам хуурах. Тэр хийх тийхгүй. Тэр байна штэ. Есүс яг энэ үед үхээгүй байсан мөн үү? Дахин амьлаагүй байсан. Ариун сүнсээрээ тэдний дотор оршоогүй байсан байхгүй юу? Тэгэхэд Есүсийн урмыг энэ хоёр хүн хугалж огч чадаагүй байхгүй юу? Яг л Есүс мэдчихсэн. Би өхөн, би дахин амьлан. Тэд нар ариун сүнсийг Пентекостийн өдөр хүлээж авна. Тэгээд тэд нар миний юу яриад юу хүсээд яагаад ингэж яваад байсныг төвөггүй мэддэг болно. Тэгээд би тэдний дотроос ажиллах болно. Тийм болохоор энэ төсөл хамгийн амжилттай хэрэгжинэ. Миний дагалдагч нараас нэгийг ч би алдахгүй. Ганцхан мөхлийн хүл явах болно. Яг л тэр угаасаа явах юм. Энэ бол тогтоогдсон. Тийм учраас та хоёрт өнөөдөр яг энэ шийдэмгээ, яг энэ эргэж буцалтгүй байдал, яг энэ одоо хүчтэй урам, хүчтэй зориг бидэнд хэрэгтэй байгаа байхгүй. Юу ч биднийг унгааж чадахгүй. Яаж чадахгүй байхгүй юу? Би бүр танд хэлье заа юу. Хин ч унгааж чадахгүй заа юу. Ямар дампуурсан багийг гарч ирсэн ч байсан. Ямар сууд ухаантан Монгол төрсөн бай. Та нар одоо Монголын сүнсний байдлыг харах юм бол одоо бид нар чинь хунтайцтай. Мэдгүй та нар Чингисийн одоо цус гүйж байгаа хунтайцтай шүү дээ бид нар чинь. Тий. Их сонио хунтайцаа мэдэх хэрэгтэй. Тэр бол Чингисийн алтан ургийн үе юм гэнлээ шүү. Тэгээ хунтайцтай тэр хунтайц бол байнга Чингисийн онгодыг дуудана. Дээрээс нь тэгэл онгодууд нь бууж орж ирнэ. Маш олон бөөгийн хүчтэй урсгалуудтай буддын шашин өнөөдөр хүртэл маш эрчтэй хүчтэй хിവэрэл байна. Хүмүүсийг боолчилсан хിവэрэ байна. Үзмэрчд одоо мэрэг төлөгч нар байна уу? Байж л. Хин бурхныг зогсоох юм бэ? Хин зогсоох юм? Христийн сүмүүд сул дорой байна уу? Байна. Пастор сул дорой байна уу? Байна. Гэмнүгэл байна уу? Байна. Бид нар үнэхээр хүчтэй сүм байж чадчихад яайтай гэсэн арчаад алга болгочихсан гэсэр ч сүм байгаа. Хөдөөгөөр ямар аимшиг одоо хүнд хэцүү амьдрал туулж аваа удирдагч нар, ахлагч нар, итгэгч нар байгаа гэж та бодож байна юу? Байгаа штэ. Бид нар л энэ чинь ингээд амар гоё манустай гоё гэж суугаад байгаа болохоос ш. Гэтэ энд бурхныг зогсоох уу? Хизээч үгүй. Үгүй тэр байтгаа бүр үгүй ерөөсө түүнийг юу ч зогсоохгүй. Бид нар энэ сүнсийг бүр үнэхээр бүр өөрийнхөө дотор бүр амьдраачаа гэж уух хэрэгтэй. Үгүй таны хүслийг хийж зогсоохгүй. Ямар ч диавол, ямар ч чөтгөр би сая нэг эмэгтэйтэй уулздаг байхгүй юу? Тэгээ яг бид нар хоорондоо ингэ ярьж байхдаа зүгээр л би бодсон. Яана энэ одоо ямар одоо бид нар энэ өөр газар Христэд итгэгч нар сүнсний ямар төвшин гэж нэрлэх юм ерөөсө алга байна. Бид нар бол төвшин гэж ярьж шин. Төвшин гэдэг чинь одоо би тийм төвшөнд байсан, одоо ийм төвшөнд байна. Одоо бид нар тэр төвшин рүү гарах. Бид нар тасралтгүй дээшээ төвшнөөс төвшин рүү арих хэрэгтэй. Бид нар мэдээд байгаа. Гэтэл ямар төвшин байх ёстой хийгээд өнөөд ерөөсө төвшин байх. Ямар ч суур байхгүй. Тийм хүмүүс өндөө байгаа. Тэгээ тэд нар бурхны зорилгыг гүйцэтгүүлэх садаа хийж чадах юм уу? Чадахгүй шүү дээ.
Та хэд хоёрын аарсаар зүйлүүсад та хэд хоёрын аймаар алдаанууд ч түүнийг хизээч энэ газар өөрийнхөө хаанчлалыг байгуулж өөрийнхөө засгийн газрыг би заавал босгох болно гэсэн тэр шийдсэн алхаанаас хинч холдуулж чадахгүй. Хинч тэрний алхааны хурдыг сааруулж чадахгүй. Хинч түүний анхаарлыг ч татаж нүдийг нэргүүлж чадахгүй. Яагаад вэ? Тэр тэгж их төвлөрсөн байгаа байхгүй. Тэр тэгж их шийдсэн байгаа байхгүй. Хайрт ард түмэн ээ. Тэгээ бидний аав штэ. Харин бид нар бол түүний хүүхдүүд гэж өөрсдөө нэрлэдэг хүмүүс. Бид нар түүний гарыг харж амьдардаг тийм одоо төрсөн биш одоо тийм өргөө давтсан хүүхдүүд шиг хүмүүс нь биш байхгүй. Бид нар цусаар нь худалдаж авагдчихад одоо бид нар надаа юу ч байхгүй би бүгдийг зарсан би бүхлээр таних гэдэг тэр л хүмүүс. Тэр л хүмүүс нэрээ. Энэ сүмд тийм л хүмүүс өссөн, төрсөн, хөгжсөн байхын төлөө бачаргал бит хоёр болоод манай удирдагч нар ажиллах болно. Бүр шийдтсэн. Бүр одоо бүрэн авагдсан тэрэнд бүр ингээд одоо ямар ч хоошоо татах юм байхгүй. Яагаад гэвэл тодорхой байдал гэдэг чинь өөрөө хүнийг маш их балмагдуулдаг. Тодорхой байдал чинь. Есүс тэдэнд тодорхой байдлуудыг хэлж өгдөг те. Одоо ямар ч асуудлаар эхнэр нөхрийн асуудал арч тэр үгүй ийм байх ёстой юм аа гэж хэлж өгдөг. Тодорхой дэндүү тодорхой ямар ч тодорхой биш байдал чинь бидний хасгалдаг байхгүй юу? Үгүй яах вэ бас тэгж бас болно л доо гэдэг чинь бас өөр нэг өөрийгөө аваач нуучгаар нэг юм байна л гэсэн үг ш. Тийм учраас хүнийг ингэж аймаар одоо шийдээд алхахт нь тодорхой биш байдал маш их садаа болно. Ингэж ч магадгүй бас ингэж ч болдошгүй гэхээр хүний алхаа ямар нэгэн хэлбэрээр саарна. Харин хэрвээ Эстер хаан намайг сонсч магадгүй сонсгүй ч магадгүй. Би Хаманыг ялчч магадгүй ялахгүй ч магадгүй. Би түүний өмнө зогсох хэрэгтэй ч байж магадгүй хэрэггүй ч байж магадгүй. Гээл ингээд суугаад эзнээс бурхнаас асуугаар бурхан минь би одоо яах вэ? Би ингээд одоо очих уу? Та мэдгүй энэ хааны ордны дүрмийг та мэдгүй л дээ би хэлээд өгье. Ингээл одоо ингээд ярилцдаг өрнүүлээ суугаад байсан тэнд ямар шийдэмгий байдал үүсэхгүй байхгүй. Үгүй ерөөсөө яа. Тэгээ би таны үгэнд орлоо. Ерөөсөө явъя. Би жинхэнэ хатныхаа хувцсыг өмсөе. Би яг тэр коридороор алхах болно. Би хааны өмнө зогсох болно. Хэрэг хаан тайгаа сунгаад миний амийг аваад намайг сонсвол болж байна. Эсбүгөөс би үхэхэд бэлэн байна. Яг л энэ аахгүй юу? Би зүгээр л үхэхэд бэлэн байна. Бид нар нөө Мантха хатангийн киног мэддэг шүү дээ. Номын ч бид нар мэднэ. Би боддог аахгүй юу? Түүхийг эргүүлдэг хүмүүс бол яг л ийм л хүмүүс ахс. Бүр өөрийгөө бүрэн өгчихсэн бүр хамаагүй би дампуурсан ч яах вэ? Би амиа алдсан ч яах вэ? Өгсөн ч яах вэ? Гэтэл би явах болно. Би явахсаар байх болно. Нэг аюул болсон газар байж идэг байхгүй тэгээд Өхлийн аюул нүүрлжсэн. Тэгээ аавтаа уцаар ярьдэн шүү дээ. Тэгээ аавдаа хэлдэг байхгүй юу? Аава та намайг ирж намайг авраач гэх. Тэгээ аав нь болохоор за чи битгий гадагшаа гараараа яг наана байж гарыг намайг хүлээгээрэй. Тэгэд хүмүүс гадагшаа гараад тахаар нь хүү хэлдэг ш. Та нар битгий гадагшаа гарч болохгүй гэж манай аав хэлсэн. Бид нар эндээ хүлээх ёстой гэж. Тэгсэн чинь аав нь хүү дээрээ ирдэг. Тэгээд хүү аавтайгаа уцаар ярьж хат аава би юу ч ойлгохгүй нэ гэсэн аав юу гэж хэлдэг гэж. Чи ойлгох албагүй зүгээр миний үгэнд ор гэдэг. Энэ их эрчтэй алхаан дотор бид нар бүх юмыг ойлгож бүх гаргалгааг харсныхаа дараа алхна гэвэл биднэрт аюу их садаа гарна. Бидний алхаа саарна заяа. Бид нар нэг мэтгэд аюу хоол хоцорсон байж болно. Тэгээ дахиад зам нөхөхийн тулд биднэрт илүү хүч гарч ирнэ. Харин за зүгээр тэр дээдэргүй энэ хэлж өгнө. 12 дагалдагчиг бол за битээ тэгэл юмлал эрүүгөө онжуулчих тэнийг юм та нар дугайл дагаа явгийг байхгүй юу. Харин тэр 12-ыг хараад хажууд дэш наваачаад ийм үйл явдал болох гэж байгаамаа. Та нар энд өөрийгөө бэлдэх ёстой гэдгийг хэлж өгсөн ш. Тэр бидэнд хэлж өгнө. Тэр бидэнд тайлбарлах болно. Харин бид нар яах вэ? Тасралтгүй л түүний араас явсан хിവэрэл байх ёстой. Түүнтэй хамт амьдэрсэн хിവэрэ байх ёстой. Ямар л эрч хүчийг шаардж байна. Хэрв надаас илүү их зүйлсүүдийг, илүү өндөр зүйлсүүдийг тэр хүсэж угаасаа тэр хүсэж байгаа дөө. Бид нар тэрнлүүл явах ёстой. Тэр яагаад биднийг энэ өндөр хүртлээ авсарч ирч одоо доотох зүйлийг хүснэ гэж. Тийм байхгүй ш. Биднээс
итгэлийн нэг төвшнгөөс дараагийн итгэлийн нэг төвшинг шаардна. Тэр биднээс хайрын гүн байдлаас улам дараагийн хайрын гүн байдлыг шаардах болно. Биднээс тэр одоо төмөрөө ирэлдэг тэр үйл явцын өшөө илүү гүн байдлыг шаардах болно. Харин бид нар тэр болгонд нь бодоод би асууя. За би бодъё. Тооцоогоо хий, би дийлэхүүгүй юу гэж бодож суугаад байвал бид нар тэр үйл явц руу орж чадахгүй, бид нар хоцрох болно. Харин бид нар шийдсэн, бид нар үнэхээр алхах болно. Түүнд юу ч саадуулж чадахгүй, түүнд хинч саадуулж чадахгүй, түүнд ямар ч үйл явдал саадуулж чадахгүй, түүнд ямар ч эдийн засгийн хямрал саадуулж чадахгүй, түүнд ямар ч одоо гадаадын эзлэн дүрмгийлэгч нар саадуулж чадахгүй. Одоо дэлхий дээр болж байгаа энэ айхтар эмх замбраагүй байдал ч гэсэн бурхан хараад за би ер нь дэлхий дээр хаанчлаа буулга эзэнд байлт юм уу? Эцэд бүр учир нь алтгаа байлаа шүү энэ хэд. Юу болоод байна энэ хэд? Юу ч хийдэж чадхаа байлаа шүү гээгүй. Тэр угаасаа тогтоосон би гүйцэлдүүлэх болно. Тийм эцэг гэдгийг бид нар мэднэ. Харин өнөөдөр бүр тэгж бүр одоо бид нар тэгдэж штэ. Хүүхдтэйгээ зүрх мөрхийг унтчих нь сонсголоор ингээд яаж зохилж байгааг мэдэгддэг тий. Тэгээ бид нар ярьдаш айсандаа болоо миний зүрх түргэн зохилоод баярлсандаа болоо миний зүрхс амар оволцоод яг тэр шиг эцгийн зүрх одоо яг яаж ямар химээр ямар ритмээр ямар зорилгын дагуу яаж оволцож байгааг бид нар чагнах хэрэгтэй байхгүй. Тийм учраас хотын сүм түүний өргөө болоход тэрэнд хинч саад хийж чадахгүй, сувдаач саад хийж чадахгүй. Ягаад ч саад хийж чадахгүй. Түүний хязгааргүй эрх мэдлийн өмнө хинч юу ч хийж чадахгүй. Гэхдээ нэгэн л тийм юм бол бид нэр тэрнтэй зөрөлдөх шаардлага байхгүй. Харин яах вэ гэхээр ийм хязгааргүй төгс эрх мэдлээр ажиллаж байгаа эцэгтэй би даруй хамтрахад л миний шийдвэр хэрэгтэй шүү дээ. Тэгэл түүнтэй хамт анхаарал бол бүрэн төвлөрсөн чигээрээ бид энэ их үүмэн шууган дотор анхаарал сарнина. Санхүүгийн асуудал биднээсийг одоо тий манруулахыг хичээн. Дээр нь гэр бүлийн янз бүрийн харилцаанууд, дээр нь найз нөхдөй харилцаанууд, дээр нь бидний бизнес хийж байгаа ажил төрөл, сурах, сургууль, соёл, гадагшаа, дотогшоо явах, шинэ ажилд орох, ажилдаа дасах, дадах гэх. Тэгээ дээрэс нь энэ нийгэм дотор маш хүчтэй ялзарч байгаа энэ нийгмийн хамгал одоо ёрын бүхэн чинь биднийг яавал эцсийн зорилго нь бидний харааг яавал холдуулах уу? Яавал биднийг тэнцвэр алдуулах уу? Харин бид нар тэнцвэр алдахгүй. Яагаад гэвэл ариун сүнс бидний дотор зангуу баталгаа. Тэр бидэнд баталгаа өгсөн, гарант өгсөн учраас бид нар савхгүй, бид нар баруун тийш савхгүй, бид нар зүүн тийш савхгүй байх боломжтой. Тийм л учраас бид нар хамтдаа цуглах нь туйлын чухал. Өнөөдөр бид нар маргаашаас эхлээд манай семинар эхлэх байгаа. Тэгээд тэр семинар дээр би Филипп пастрын юу ярихыг сайн мэдэхгүй л дээ. Бид нар ерөөс тэр тухай ярилцаагүй зав гараагүй. Гэхдээ л энэ зүйлс бас яригдана. Өөрөөр хэлбэл тэр яагаад ийм шийдэмгий байгаагаа, яагаад энийг нь бид нар мэдэж аваасаа гэж хүсэж байгаагаа тэр бидэнд дээрж өгөх болно уу? Ариун сүнс тэгж ажиллаж байгаа гэж би итгэж байгаа. Тэр үнэхээр гүйгүү миний хүүхд зүгээр битээ. Зүрхээ битээ заваа. Эцэгч нь чамтай хамт байгаа. Зүгээр л надтай хамт урагшаага. Хүчит айрамшиг миний хөвгүүд миний араас урагшаа. Тэр нэгэнт яагаад тэр тийм шийдэмгий байгаагийн бас нэг шалтгаан бол тэр биднийг олсон учраас шүү. Олдохгүй байх боломжтой л байлаа. Харин тэр биднийг төрүүлж гаргаж чадсан л байхгүй. Ямар юмн дотроос төрж гарлаа бид нар. Ямар юмн дотроос бид нар төрж гарлаа. Ямар арчаагүй юмнууд байлаа бид нар. Санаж байгаа үстэй та арайч мартахаар тийм урт хугацаач өнгөрөөгөл байна да. Яаж бид нар саруулзаж, яаж бид нар хөөх юм зайлуул уучраа олохгүй мөнгөнж яаж явлаа бид нар. Гэтэ тэр чадсан л байхгүй юу? Тэр чадах бөгөөд тэр чадахч болно цааш та. Түүний чадалт хязгаар байхгүй. Тэр хизээж ядардаггүй, тэр хизээж хулддаггүй. Тэр байштай өөрт нь найддаг хүмүүсийн хүчийг зүгээр байнга шинчилж өгөхийн тулд бидэнтэй хамт алхдаг байхгүй юу? Бидний ядарч цөхөрж унхан ч түүнд садаа болохгүй. Тэр энийг хизээ тэнхрүүлэхээ мэддэг. Тийм учраас Илия Избелис зүгтаагаад явж байхдаа 20 буул руу очих тушаалыг авсан. Тэр чадахгүй байсан. Тэр үхтлээ айсан байсан. Тэр маш их ядарсан байсан. Хэр аргийн хүн хийдэггүй сүнсний тулгааныг тэр хийсэн байхгүй. Өхүүлж өгөх. Тийм эстэй. Биднэрт тийм зориг зүрх хэрэгтэй эстэй. Би ганцаархнаа эзний дахилж байна. Үгүй эзний иш үзүүлэгч байна. Та
та нар дууд бүгдийг Баалын 450-ыг Ашерыг одоо иш үзүүлдэг 400 гаруй иш үзүүлэгч 850 иш үзүүлэгч нэгэн эсрэг 850 дууд бүгдийн дуудаад ир. Та нар бүгдээрээ тахлаа бэлд. Тэгээ та нар хэрвээ тушаахад чиний Баал чинь хариу өгөөд тахлын шатааж чадах юм бол харин би чадахгүй гэж хэлж байна. Тэгээ та нар сонго өнөөдөр. Та нар хэнийг дагахаа зүгээр сонго. Бид нар яг ийм одоо үйл явц дотор орцсон байхгүй юу? 850 иш үзүүлэгч яаж ч чарлаад гал бууж ирдэггүй. Угаасаа ирэхгүй. Харин дараад нь Илия ганцаараа үрж ирээд шатаахгүй тул бүр уус асгаад тэгээд тэр эзэн минь таны өмнө би зогсдог штэ. Одоо өөрийгөө харуулаад Илия өөрийгөө харуулах гээгүй байхгүй юу? Би ямар лагаа харуулах гээгүй байхгүй юу? Ерөөсөө энэ үед лаг пасторч гэж байхгүй заа юу? Түүнд хайртай түүний төлөө өөрийгөө бүрөө өгсөн бүх юмаа худалдсан одоо алдах юм юу ч байхгүй гэдэг хүмүүс байгаа. Илияд алдах юм юу ч байхгүйсэн. За би таны нэрийг дуудаж штэ. Шатаах хэсгээ өөрөө л мэд. Шууд гал буугаад бүгдийг хуйхлан шатаасан бөгөөд бүх иш үзүүлэгчд газар дээрээ цаацлуулсан ба. Тэгээ хорой буул руу явхад Илияд дахиад шийдэмгэн юм байдлын дараагийн төвшиг хэрэгтэй болсон. Харж гинөө та нар тэр хүн штэ бид нар ч хүн штэ. Илияч цөхөрсөн штэ. Илияч ядарсан штэ бурхан минь. Тэгээ түүнийг тусгай хоолоор олсон ш. Бурханд хийн садаа хийж чадах юм. Илиягийн эзгүй зүйл дотор хоол ундгүй хөвдөж байгаа нь бурханд асуудал уу? Яг штэ. Ямар ч асуудал биш байхгүй юу? Бурхан тэрийг инээр хооллохоо мэдчихсэн, яаж хооллохоо мэдчихсэн. Яаж 40 хоног ямар хоолоор тэтгээд өөр дээрээ авчрахаа мэддэг л бурхан байхгүй юу та? Яад ийм бурханд итгэхэд ернэ. Яад ийм бурханд найдахад. Яад ийм бурханы төлөө хамаг байдгаа зархад яад. Харин тэр залуу бол зарж чадаагүй байхгүй юу? Чи миний тушаалыг биелүүлдэг юм байна. Одоо тушаал өгдөг нэгэнд чи хэрэгтэй байна. Чи намайг дагаач. Загламайгаа л үүрх хэрэгтэй дээ гэж хэлэхэд тэр залуу би чадахгүй нэ гэсэн байхгүй. Яа тэгэл өөрийгөө бүрэн түнд өгч өрөөсө чадаагүй. Бид нар тушаалыг биелүүлдэг байхаас илүүгээр тушаалыг гаргасан нэгэнтэй хамт амьдрах нь аюул чухал. Бид нар түүний өрөөл гайхамшигаас илүү тэр өөрөө байх нь ямар чухал вэ? Тэр өөрөө биднараар амьдрах нь ямар чухал вэ? Тэр өөрөө биднийг өрөөл болгох нь ямар чухал вэ? Бид нар энэ төвшөнд гарах хэрэгтэй үстэй. Зүгээр л өрөөгдөө сайхан ингээд хамгийн юм окей бүх юм болоод мөнгө цаас асгараад эд ойлыг гахад цацаад байгаас илүүгээр дараагийн төвшин юу юм бэ? Зүгээр тантай хамт амьдрах. Тэгээ та харин намайг зүгээр өрөөл болгоод өг. Хинд өгмөр энэ тийшээ өг. Өөрөө хаанчлыг тэл. Энэ бол бүрэн өөрийгөө түн зориулсан хүмүүсийн зам байхгүй юу? Тэгээ ийм хүмүүстэйгээ хамт алхахад тэр хүмүүсийнх нь алдаач түн садаа хийж чадахгүй. Би шийдсэн, би явна, би дуусгана, би энийгээ хийх болно. Энэ үеийг би гаргаж ирсэн. Чи биш, чи энэ төлөө юу ч хийгээгүй. Би төрүүлсэн байхгүй. Би гаргасан, би сургасан, би хүмүүжүүлсэн. Би та нарыг хооронд чинь уйж, боож багассан. Та нарт би эрхчлөө өгсөн. Тийм учраас би өөрийнхөө зорилгыг заавал та нараа дамжуулаад гүйцэтгүүлэх болно. Гэхдээ яа тийм бэ ийм бурхантай хамт амьдрахад ернэ. Би бүр үзээ талтайгээ шийдсэн байгаа хгүй. Яа тийм ернэ. Тийм бол үнэхээр ичгүүрт оруулахгүй бурхан мөн шүү дээ. Бид нар ядардаг, бид нар сулддаг. Гэхдээ түүнтэй хамт байдаг учраас бид нар байнга шинжлэгддэг. Бид нар байнга хүч дотор өөр болж идэг хүмүүс. Тийм үстэй. Тэд цөмөр хамтдаа тунхаглая. Хайртаава. Таны алхааны эрч хүчийг бид нар харж байна. Та үнэхээр шийдэжээ. Танд хинч садаа хийж чадахгүй. Ямар ч хүн, ямар ч ухаан, ямар ч бодлого, ямар ч харанхуй ажлууд таны замд тээг болж чадахгүй. Бид нар ч танд цаад болж чадахгүй. Тийм учраас бид нар тантай хамт явах болно. Таны хаант ус, таны засгийн газар, таны сайдууд, таны хөвгүүд энэ газар тантай хамт амьдрах болно. Бид нар танд үйлчлэх болно. Бид бүх зүйлээ орхиод таныг дагсан. Бид нар юм авахгүй ч байсан. Бид таних. Та биднийг бүрэн хэрэгэлдэг бай.
Амен. Хайртаава. Би үнэхээр залбирanгуйж хотын сүмийн өнөөдөр энд хурж ирээ сонсож байгаа чихтэй болгон дээр мөнхийн эзэн, мөнхийн эцэг, хайртаав, хайрт ариун сүнс таны ажиллагаа улам эрчтэйгээр явагдах болтугай гэж залбирanгуйж байна. Бид нар танд садаа болохгүй. Бидний ямар ч алдаа, бидний ямар ч гэм зөрчил танд үнэхээр саад хийж чаддгүй юм байна. Таны төгс хязгааргүй эрх мэдлийн өмнө үнэхээр бүх юм өвдөг сүгддэм байна гэдэг бид нар харж байна. Яагаад гэвэл Есүс та үхлийг хүртэл залгиж чадсан нэгэн шүү дээ. Үхэл хүртэл таныг үнэхээр хаан байхаас ч хойш татаж чадаагүй маа. Загалмайн үхэл, гутамшиг, доромжлол, зодуур, нүдүр юу ч тэр байтугай таны дагалдагч нарын урвалт хүртэл таныг өөрийнхөө зорилгыг хэрэгжүүлэхэд садаа болж чадаагүй. Ийм хүчрхэг, ийм төгс хязгааргүй эрх мэдэлтэй нэгний хөвгүүд нагаадаа бид нар үнэхээр бахархаж байна. Бид нар тантай хамт урагшлах болно. Хотын сүм тантай хамт урагшлах болно. Хотын сүм таны сон дээр барьсан засгийн газар ч байх болно. Бид нар үнэхээр эр зоргоор дүүрэн байх болно. Бид таны хүчит айран байх болно мөнхийн аава. Үнэхээр та Монголд өөрийнхөө хүслийг хийх болтугай. Үнэхээр энэ нутаг дэвсгэр дээр энэ хотод таны хаанчлал байр сууриа улам батжуулан бэхжүүлэх болтугай. Тэгээд бид нар таны туган дор бид нар дараагийн үндэстнүүд рүү алхах болно. Мөнхийн эцэг минь танд үнэхээр талархаж байна. Ирэх 7 хоногийн туршид үнэхээр та маш хүчтэйгээр бидний лүү яриарай. Өөрийнхөө алхааны мөн чанарыг улам тодорхой бидэнд хэлж өгөөрэй. Үнэхээр бидний анхаарлыг улам хурцлж өгөөрэй. Үнэхээр бидний бодол санааг хүртэл улам цэгцтэй байдгаарай. Бид нар өнөөдрийнхөө энэ төвшин дээр ханаад цадаа зогсохыг хүсэхгүй байна. Бид нар үнэхээр жинхэнэ тэр юу ч өмнө нь саад бол чаддгүй хүчрхэг хөвгүүдийн айр мэд урагшлахыг хүсэж байна. Давах уул байдсан бол давах болно бид нар. Бид нар авирах хэрэн байдсан бол бид нар авирах болно. Бид үнэхээр юунд садаа болохгүйгээр эцгийн хамт урагшлах болно. Харин та бидний өмнө үнэхээр тулаанч нэг мэд алхах юм аа. Танд үнэхээр баярлалаа аваа. Үнэхээр бүх алдар, бүх сүрж авахсан, бүхэл эрх мэдэл, бүхэл хаанчлууд нь мөнхөд бидний бурханд орших болтугай. Би Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен. Амен. Хей. 30 минут өнгөрсөн байна. За, түрхэн зуртаа суугаад маргааш бид нар 4:30-аас номын нээлттэй байгаа те. Тэгээд ерөнхийдөө ингэж явагдана. Номын нээлт 4:30-аас эхэлнэ. Орчуулга хийх хүмүүс одоо энэ үйл ажиллагаанд одоо туслах баг энтер гарч ирж байгаа баг. Тэд нар бол 4 цагт ирсэн байх хэвээр. Тэгээд бас бид нар зарим нэг зочдыг өрсөн байгаа. Тэгээд та нар тэр зочдоо бас хүлээж авна. Тэгээд номын талаар бас сэтгэлдээ манай зарим итгэгч нар ярих болно. Тэгээд Филипп пастор маань өөрөө номынхаа тухай товчхон ярина. Бид нар Eagle телевиз бас мэдээ өгөхөр ярьсан байгаа. Маргааш Eagle телевиз. Бид нар Eagle телевиз болоо 104.5-аар дамжуулаад энэ ном ямар чухал үед одоо маш хүчтэй итгэгч нарыг босгож ирэх энэ номыг гарч байгааг бас мэддэхийг хүссэн. Тэгээд бид нар бүгд маш эерэг сайхан хариултыг өгсөн. Тэгье бид нар туслая, бид нар мэдээгээрээ цацъя, бид нар энэ бүхнийг хийе гэж. Тэгээд бид нар үнэхээр түүний эрчтэй алхаанд итгэж байгаа учраас үнэхээр юмс бол хамгийн сайнаараа явагдана. Яг үгүй алдан эсвэл зарим нэг зүйл бүтлгэднэ зүгээр штэ бид нар тэрэн дээр ингээл самуураад айх хэрэггүй. Тийм учраас маргааш та нар хамгийн гоё хувцас өмсөөд энэ бидний хөдөлмөр, та бидний хамтын хөдөлмөр байхгүй юу? Тэгээд үнэхээр баяр хөөртэйгээр хурж ирэхээ одоо надаар юуг нь хэлүүлэх вдэ. Тэгээд цай хоолоо идэж уугаад хин цагтаа ярина тэр хүн төдий чинээ их хоолцоо идэж уух болно. Тэгээд 6 цагаас бид нэр семинараа эхлэх болно. Тий, нээлттэй 4:30-аас. Тий нээлттэй уулзалт шүү заа юу. Өөр итгэдэг ярьдаг ах дүүс ч байгаад үнэхээр би очиж үзье. Ямар юм болох гээд байгаа юм бэ гэвэл та бас ураарай. Ном энд байж ах бол номнуудаа авцраарай. Филипп пастраар гарын үсгийн зуруулсан шүү дээ. Тэгээд тийм учраас та нар номнуудаа би мартчихжээ барьчаа гэд над руу юм яриад байва. Намаа барьж ирээрээ. Тэгээд гоё хувцас өмсөөрэй. Тэгээд маргаашаас эхлээд хэдүүлээ 7 хоногийн турш Бурхан биднийг тусад нь аваад хэрхэн хувийн сургалтаа хийж байгааг харах болно заа. За Бурхан та нарыг хэлбэр өрөг. Бас ямармаа.